Сайн мэцгэн их хүнд үзэгчтэй та бүхэндээ даваа гар бүрийн 21 цагт хүрдэг. Эмбетог гэхэд бид мөсөн гэсэн хэлэхэд таатай байна. Та мэдээж та бүхний аюу их сайн таньдаг таван бас үндсэн бүрэлдэхүүнээр бид та бүхэндээ бас за шинэ лоогийн мэд бүгдэнд нүргэж байна. Бид сайхан байлцаас нь сайхан амарцгаас нь сайхан байлаа. Шинэ лоогийн мэд хичээл сургууль муугууд бас амарцсан юм байна тий. За өдөр болгон баяр байдсан шүү. За тэгээ мэдээж Эмбетогийн ерөнхий мэдээлэгч электрон барааны эхлэлгүүр PC Mall та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor брендийн гар утсуудыг ямар ч уушлгаагүй лизингээр авах боломжтой тэгээд хамгийн баталгаатай гар утснуудыг одоо PC Mall-аас судалдаа авцаагаараа гэдэг хэлэхэд тавина. За мөн нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэгч илүү тийм бол Pepsi брэнд байгаа гэдэг хэлэхэд таатай байна. За тэгээд сакс максаа гайг үзсэн мэт анараа. Чамд л аягүй санаа зовдсон шүү дээ. Босдож авах. Намааг үзег бол зүр ярих юм байхгүй шиг айгаад байна. Чигээд ирсэн удчууд аягүй гоё болчиход байгаа. Тий. За тэгээд бүгдээрээ өнгөрсөн онгоцтой маш гоё тоглолтууд боллоо. Одоо нэг сүүлийн ер нь нөгөө бид нар ярьжсэн одоо бүх тоглолт гоё гэдэг те. Яг тэр болж байна. За тэр чимээ нэгэн тоглолтоос эхлэе гэж бодлоо. Тэгээд хамгийн ихний хэмжүүлэх тоглолт маань Lakers Indiana Pacers тийм. За энэ бол ер нь бол өнгөрсөн доног ер нь нөгөө баазын 7 хоног гэдэг бүгдээр ярьчихвол энэ маш их баазтай тоглолт болж байна тийм. Супер тоглолтууд ер нь болсон шүү. За энэ юм энэ Lakers бол энийг бол заавал очих хэрэгтэй тоглолт ус яг бол өмнө хоёр хожигдсон юм байна тийм. Тийм. Хоёр хожигчод явж байгаа тийм гурав тоглолт. Энэ чинь аялын тоглолт эхэлсэн юм Lakers. За тэгээд LeBron яг энэ тоглохоогоор Luka Doncic цацаад за шидэд дараа нь яцаг дуусгасан юм шүү тийм ээ. Огонч Лукагийн яг хийдгэл давталгаа юм да. Lakers-ыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож ихтэй яг хоёр очиод байсан. Тий. Тэгээд энэ гурав тоглолт байсан. За тэгэхээр энэ нөгөө бидний тав хүнд үзүүлэх чинь хамгийн ихний базар шийдэгдсэн тоглолт тийм ээ. Гол нь LeBron карьерийнхаа 8 дахь яг хожлын базар. Оруулж бүх цагийн жагсаалтын хоёрт бичигдэж эхэлсэн. Яг цаг дуусч явах мөчөд гэсэн үг. Ямар цаг үлдээгүйгээр гэсэн үг. Тийм. Тэрнээс нөгөө клатч мөчөд сүүлийн нөгөө нэг секунд энтер үлдсэн тоогоор бол бүр тасархаад тэргүүл явцсан байлээ шүү дээ. Бараг Jordan Kobe хоёрох нийлээд LeBronтой ойролцоо бол бараг тэр хоёр нийлжиж тэгчгүй дээр нь гарч л тийм тасархаа болцсон байлээ. Цаг үлдээхгүй гэдгээр л тийм ээ. Тийм яг баазар битэр гэдгээр бол Jordan нэгт хоёрт LeBron. Тэгээс яг нөгөө хожлын оноо энтер гэдэг юм байна. Энэ илүү нарийн статистик гэсэн үг шүү дээ. Бүр яг тоглолтыг шийдсэн тийм. Хэцүү тий. Угаасаа 9-8 гэхээр тэмцэлт энэ олон жил дөнгөж 8 дахь нь гэхээр ISO Joe 4-т юм шүү. 8 оруулснараа. Paul Pierce шүү дээ тийм ээ. 7 гэдэг. Тим ч учраас бас truth гэдэг хачтай байдаг ах. Дандаа л одоо домгууд биш тийм ээ. Ерөөсөө. Wayne, Gilbert Arenas. За нөгөө түлсаны гоёс нөгөө ихтэй юуны талаар ярих юм бол зүгээр багууд талаар ярих юм бол Индианы талаар ярих юм байгаа юу? Та хэд юм уу? Индиана юу ямар хуу байгаа вэ? Юу өөрчлөгдөж байна? Бүсэн юунд хуваарьнд нь юу байна? Индиана дээр ярих юм байгаа юу? Бид нар Lakers угаасаа ярина л да. Ер нь юмнууд байгаа юу? Индиана гайгүй дээ Индиана. Анараа би чамаас юм чамруу хараад байна тийм. Индианагийн хувьд яг л өнгөрсөн жилийнхаа амжилтыг баттгах, сайжруулах боломжтой л харагдаж байна. Ер нь яг одоогийн байдлаар ямар ч гинэл бэрхтэл гэдэг юм алга бүтэн багаараа тоглож байна. Зүгээр ганц ер нь бол байнгын санаа зовоодог Индианагийн асуудал гэх юм бол хамгаалалт нь л байдаг шүү дээ. Дандаа л өндөр оноо авсан тоглолтууд болдог. Тэгэл өндөр оноо авсан довтлогон дээр дулгуурсан тоглолттой багууд ерөнхийдөө бол тэгэл хожигдох магадлал тэнцүү баг дээр бол 50% магадлалтай л гэж байна. За яг би нөгөө чамаас л албаар энэ асуултыг асуух гэсэн. Одоо бүгд яг дараагийн яг нөгөө тоглолтыг үзье. Яг маргааш нь back to back тоглолттой байсан Lakers. Тэгээд эхнийхээ тоглолт дээр бол маш гоё хожлыг авцсан. За маргааш нь Chicago Bulls-ын давтаа дээр Chicago-д тоглох дараа нь Индиана. Үгүй. Индиана тэгтээ тоглосон. Яг үзэг байхгүй. За энэ бол бас үнэхээр гой тоглолт болсон. Энийг бол яалтчгүй гой тоглолт болсон гэж бид ярих хэрэгтэй байна. 5 хоногийн өмнө 31 оноор хожигдсан байсан. Тий.
бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод. Яг ихний тоглолт байсан шүү дээ. Талбай Бүтээж дээр. ирээд лээ. Тий. За тэгээд Chicago Bulls бол яг нэг хожигдсон байсан талбай дээр нь тий. Маш өндөр оноогоор. За тэгээд одоо болохоор буцаад Chicago-гийн талбай дээр ирсэн тоглолт. Яг одоо саяны өнгөрсөн одоо 7 хоногийн бүр хамгийн одоо шууганд тоглолт гэж хэлж болох юм даа тийм үү тийм ээ. Яг бол бид нар ойрхон ер нь яг ийм тоглолт төсгөл яг ийм хөө төсгөлтэй тоглолтыг байнга үзээд байдгүй. Надад бол нөгөө Тимакийн юу л санаанд орсон шүү дээ. Режи Миллер хоёр тиймгүй тоглолт болчих шиг болсон. Ер нь бид нар тэгж ярьж болно шүү дээ. Тимакийн нөгөө 33 секунд 13 оноо эсвэл Режи Миллер 8 оноо байдаг шүү дээ. Дараа живсэн. Энэ хоёртой л харьцуулах тоглолт болсон шүү энэ бол. Түүхэнд энэ тэгж үлдэх байх юм. Бараг л 90% тай хож магадaltaй тий. Одоо ер нь 99% 99% хожих тоглолт шүү дээ. Одоо бид нар үсээ үзнэ. Сүүлийн хэдэн секунд бол гайхамшиг гэж бас агсан юм. За энэ шүү 13 секунд. За яг ихнийх нь тийм ээ. За Леброн мөн бүх гаргалаа. Жош гэдэг таслаа. За Леброн хамгаалтаас мөнгө тавьчихлаа. Хоёр алдаа гаргасан юм шиг тий. За Коби Вайт ингээд хийгээд нэг юм илүү гарсан дээр тий. 6 секунд үлдсэн байсан. За Остон Ривс аваад засал тэгээд 3 секунд үлдээд Тайм аут байхгүй тий. За тэгээд аваад Жош гэдэг Энэ аваад тэгвас Леброн. эндээс л аваад тий. Яа. Эндээс тий. Гараас ахтаа мэдчи гараа буулахгүй. Нэмбиг дүү анхны төлөлдөх үү? Нэг өдөр бааз яг цаг тус баазар хийж хожоод дараагийн өдөр нь хожигдож байгаа Энэ тийм. арай л амар чиглэлтэй юм. Нөгөө юун дээр нөгөө гарцсан байсан шүү дээ нөгөө батлаад хин байсан мэт аренаас нөгөө юугаа унтраадаг те. Стримээ унтраадаг те. Ер нь энэ тоглолтын дараа энэ үзээд энэ үдсэн мэт энэ тоглолтыг те. Леброн ер нь өөр дээр бурууг авсан байлээ. Гэхдээ ер нь тэгэх баха. XX хуучин Twitter дээрээ бас уусаа миний буруу байсан гэдгээ бичсэн лээ. Яг энэ тоглолтоор баясаа яг ер нь угаасаа яг нөгөө тоглолтыг барих юм бол бид нар нөгөө бурууг хин төх юм болоо ер нь. Энэ бас нэг гоё асуулт шүү дээ. Одоо бид нар дасгалжуулагч төх юм болоо, тоглогчдод төх юм болоо 5 оноогоор хожиж ирсэн 12 секунд байсан тийм ээ. Одоо нөгөө одоохоо нөгөө одоо ер нь Буруу хин дөхөө үгж өгсөн үү? Буруу багаараа л буруут юм хожигдсон шүү дээ. юун дээр алдчихсан. Сая тэгэл харагдлаа шүү дээ. Леброн зааш тэр эхний 3 оноо шийдэлтэн дээр яг клоузаутыг хоцорч очиж шийдүүлсэн баг. Бөмбөг гаргахтаа нэг буруу байрлал руу маш хайнга дамжуулж байгаа. Тэр яг бөмбөн дээр ч хамгаалж байгаа хүн тэрийг ойж байгаа бөмбөгийг очиж авж ийн гэдэг чинь бөмбөг маш удаан юмсан. Тэр Леброны яг үйж байгаа тэр үйлдэлүүд буруу. Тэр сүүлийн шийдэлтэн дээр яг юм блокт үсрэхгүй хинч үсрэхгүй шүү дээ. Тэр шийдүүлсэн чинь өөдөөс нь харин ч бүр өөдөөс нь үсэрж ийлээ шүү. Яг ерөнхийдөө бол нөгөө яг сая эмбигийн төгөд бас бид яг сая баясаг хэлдэг гэсэн тийм бахтай. Өмнөх өдөр нь баазар хожоод магаш нь баазар тулсан тохиолдол ер нь гарч байгаа бах тий. Хоёлаа цаг дуусч Цаг дуусч хүмүүс тий. За тэгээд ер нь энэ тоглолт ер нь ийм гоё тоглолтоос бол зөндөө болсон. Чикаго сайн байгаад байна. Тэг Чикаго ч сүүлийн одоо тэр чинь 10 тоглолт 8 очсон байлгүй тий. Тэгээд юм байсан шүү дээ. Тэгээд нөгөө бид нар нөгөө энэ цаан Чикаго унлаа нөгөө ерөнхийдөө бол энд ч баг хүн байгаа мó. Үс олцоор бүгдийг явуулчлаа ингэчлээ тэгчлээ. Харин ч бүр нөгөө бид дөрвжнөөс ярьсан л та Чикаго Булс бол бүр харин дандаа нэг залуу тоглогчтой бүгдээ илүү ихтэй болоо те бүгдээ бүх тоглогчид нь өөрөөсөө яг энэ оноогоор уралдах юм бол бас эвгүй баг үнийг болчихсон байгаа тийм те. Чөлөөтэй сакс тоглоод байгаа ч. Яг нөгөө нэг тоглолт хийх юм бол Яг үнэ. алийг аваад магадгүй баг гэж яриад байгаа те. Тэгэхээр плей-инд бол хамгийн аюултай баг мөн үгүй мөн. Яг ийм багууд плей-инд л аюултай байдаг. Плей-оффын 7 тоглолт бол шал өөр асуудал те. Тэгэхээр нэг тоглолтын дээр бол маш аюултай баг болцсон гэж ярьж болно тийм ээ. Жишээ нь Булсын талаар энэ Булс нь яг бол одоо угаасаа плей-инд байл. Тийм плей-инд тоглолоо. Плей-инд бол гэхдээ бол гараад ирэх боломж бол асуудалгүй байгаа болов уу? Асуудалтай шүү дээ. Би бол Майамиг барахгүй л гэдэг байгаа шүү. Чи юу тэгээд байгаа шүү дээ. Дээр дөнгөж тоглолтод бид нар ярьсан юу болохоор ядлахаар Чикагогоос бүр айгаад хэлж шүү дээ. Тэгэхээр яг зөвхөн энэ аюултай баг бол аюултай. Олон зөв Чикаго плей-инд орох нь ашигтай юм уу, ашиггүй юм уу? Доошо унжах хэрэгтэй байсан уу тий? Орохоос өөр шаардлагагүй болчихсон. Сонголтгүй болчихсон. Хүчээр үстэй тий. Хүчээр орно шүү дээ. Тэгээ өөрөөсөө бас нэг тийм мэддэг одоо аль чиглэл рүү яваад байгаа нь бас мэддэхгүй л байгаа юм. Онц гадаг юм уу? Одоо ингээд өөрөөсөө унаа ихээр
тэдрээс нь илүү унаад байгаа баг тоглолтоо явчихсан дайраггүй те. Тэгээ одоо NBA дуусгаад мэдэр одоо нэг хитэн тоглолт үлдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Яг гоо тэр унжаа багууд ажиллаа сайн хийж байна л да. Зөв тактиктай л. Тэгээд яг бол Lex дээр зүгээр ер нь ингээл Bulls сая хоёр ингээд том хоёр хожигдлаа л шүү дээ. Нэг нь бүр энэ удиралд хамгийн олон оноогоор хожигдсон хожигдол байлаа. Нэг нь болохоор бараг 100-ын хожигдсон хожлоо өглөө гэдэг байж болох хоёр ийм том яллагдал болчихж байгаа. Тэнгуут Lex-ийн тоглолтыг харахаар ийм хурдан баг дээр бол ер нь хэцүү гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу? Хурдтай тоглосон тоглолтын дээр юм бол тэгээд дээр нь хамгаалтын байрал эзлэхээс өмнө товтлцохоор угаасаа байрал бүгд хоцроод байгаа. Лука хоцорно, LeBron хоцорно, Reeves болохоор бие өвчний тоглолтод туцчихна. За Jackson Hayes-ийн будагтаад л хамгаалт гэж бол нэрээ үнэхээр тааруу байгаа нь мэдэгдэж байгаа ч гэдэг юм уу тий. Тэнгууд Hachimura ч өөрөө удаан буцаад гараандаа гарлаа гэхээр. Тэгээд Dorian Finney-Smith гараа руу ирэхээр бас жижигдээд байгаа. 4 номер дээр. Гэт иймэрхүү асуудлууд Lex-т байна л гэж зүгээр харагдаж байна. Тэрийг нь бол Bulls яг гоё харуулж өглөө. Энийг угаасаа бид нар ярьж ирсэн Табиасараас ус асуусан. Ялттай ус ярьж ирсэн. Угаасаа тэрийг дан хэлж. Угаасаа нөгөө JJ Redick-ийн бас нэг давуу тал нэг бүх багуудыг хожоодсон тоглолтуудын нэг 8 тоглолт өдсөн тоглолтыг харах юм бол яг бүх бага өөрийнхөө темпэнд оруулж удаашруулж бүгдийг өтсөн байхгүй юу. Тэнгүүд нөгөө багууд чинь бас нөгөө NBA багууд бол нөгөө тоглолтоос тоглолтод шууд тасгажуулагч тэрийг мэддэг. Тийм шүү. Шууд хувьсдаг. Тэгээд ер нь уртанд тоглох хэрэгтэй шүү энэ багтай гэдэг. Тэгээд ер нь бүх нөгөө багч нь бас нэг бас бимтэй төлөвлөгөө гаргаж байгаа шүү. Тэгэхээр нөгөө сүүлийн Lex-ийн тоглолтыг үзэх юм бол багууд хоцсон тоглолтод дандаа ерөөсөө Chicago Bulls-ийн тоглолтод ерөөсөө 8 секундэд тоглож очих гол гавдаадсан байхгүй юу. Талбай дээр 30 доноод тэр хамгаалуулж амжихгүй бас яг үнэ. Тэр л нар яг юу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө тэр бас шууд Lex дээр одоо бас багууд бас тактика гаргаж хэлж дээ. За энэ багтаа бол хурдан тоглох шүү. Ер нь мөн үү эсвэл буруу юу? Яг хөө тийм тал үнцэг бол байгаа зүгээр бас юутай холбож тайлбарлаж болох вэ гэхээр өдлийн тоглолт болохоор аялын тоглолт гэдэг юм ингээ ядралт тэр айлын темпээр тоглож гэнэ үү өөрсдөө темпээр тоглож гэнэ гэдэг чинь бас ядралт гэдэгтэй айгүй холбоотой зүйл болчиход байгаа юм л та. Яг тэгвэл зарим тохиолдолд үнэхээр юу гэдэг тоглолтын темпийг удаашруулах гэж чадахгүй байх тохиолдол байж болно шүү дээ. Тэгээд мэдээж л тасгалжуулагчийн бүхэл бүтэн баг одоо тэр жижиг 10-аад хүн ажиллаж байгаа хохтоор хайж. Тэгэхээр тэгэл аль аль нь судалгаатай байгаа зүгээр хамгийн гол нь тоглолтын яг тэр хуваар скежюл нь ямар байна гэдгээс айгүй их шалтгаалаад байгаа юм давхар шалтгаалаад байна гэж бодоод байна. Тэгээ энэ зүгээр Lex-тэй тоглох гэж байгаа баг болгон илүү одоо хичээдэг баха. Тийм шүү дээ. LeBron-ыг хожи, Luka хожи тий. Lex-ийг өнөдөр ажнаа гэдэг ч юм уу. Тийм том багуудын эсрэг энэ залуу багууд тоглож байгаа юм дээр бас илүү гоё. Өөртөө хурцуулж авч ирдэг болоо л гэж. Баясар Lex-тэй хэлэх юм байгаа юм. Байхгүй дээ. Ер нь яг зүгээр одоо нэг багууд хамгийн багадаа 7 тоглолт дээдл нэг 9 тоглолт ч юм уу 8 тоглолт үлчээд байгаа энэ үед багууд яг плей-оффын мод руу ерөнхийдөө орчлоо гэж харж байна. Гэмтэл хүртэл бүрэн бүрэлдэхүүнээр байгаа багууд бол сайн мэдэн ойлгомжтой. Тэгээд тэр багууд нь сүүлийн үеийн амжилтууд нь бол яг жиг тогтворж аваад эхэлж байна. Хожих хэвээр тоглолтууд авчдаг ч юм уу. Загвал Lex-ийн сайн тэр хоёр тоглолт бол ойрхон тоглолт, хоёр ойрхон тоглолт хийгээд ядарч байгаа нь эндэж ядарч байгаа нь ойлгомжтой. Гэтэ зүгээр яг Lex-ийн фэнүүд нэг бүр холоор ингээ те энэ жилдээ бол одоо хүртэл одоо миний хувьд бол Лукагийн солилцооноос хойш энэ жилдээ Lakers бүр хол амжилт гаргах нь юу л болдоо гэдэгт бол итгэлтэй өрөөл. Адилхан. За бас нэгэн сонирхолтой бид бас ерөнхийдөө бол уул нь нөгөө плей-оффын яг төгссөн үед бол ер нь тасалжуулагч тэр бол нэг халаад байдгүй. Тий. Ер нь бол маш ховд тоглолт гэж хэлж болно шүү дээ. Тэгээ багийн амжилт гэсэндээ бас давгүй тий. Тийм шүү дээ. Тийм муу биш шүү дээ. Тэгээд 5 дугаар өрөнд явж байгаа баг тий. За тэгээд Memphis гэсэн чинь ахлах тасалжуулагч Taylor Jenkins-ийг ажлаас нь хаалсан. Тэгээ ёстой нөгөө плей-офф эхлэхэд ерөөсөө 5-6 тоглолтод дуухад 5 дугаар өрөнд явж байгаа багийг өмнө халж байсан тохиол би л нэг сайн санахгүй байна. Багийн удирдлагаас гаргасан шийдвэр. Тэгээд ер нь бол зүгээр тоглогчдоо сонгож байгаа шийдвэр гэх юм уу нэгсэндээ. Тэгэхээр тоглогчдоо ирэх мэдлээ жоохон алдсан. Манайчны ер нь үгийн жоохон сонсгоо бэлдсэн байсан болоо даа л гэж ойлгосон шүү дээ. Гарсан мэдээллүүдийг нэгтэлж хараад тахаар хамгийн товчно. Окей. Яг өнгөрсөн үеэрд Memphis гэмтэл бэрхтлийн улмаас ер нь сэлгээ тэ G-лигийн тамирчдаар бага бүрдүүлээд тоглосон. Тэр үед Jenkins сэлжуулагч юу хийсэн бэ гэхээр ерөнхийдөө багийнхаа довтлогоог тэр чигтэн сольсон. Одоо NBA-д одоо ноёлж байгаа довтлогоо гэх юм бол pick and roll буюу тэ өмгөн дээр заслан тавьж байгаа. Эсвэл hand off өгж байгаа ийм
юм дээр тулгуурсан давталгаа ихэнх багууд явдаг бол Jenkins засгалжуулагч багийнхаа давталгааг яаж солисон бэ гэхээр тэр motion offense буюу тавуулаа идэвхтэй ингэж хөдөлдөг юм бөмбөггүй хөдөлдөг юм давталгааг ерөөхдөө саний үйлдвэрлэл хэлхээс өмнө байрлуулсан байхгүй суулгасан гэсэн. За тэгээд энэ дээр ямар өөрчлөлтүүд орж ирсэн бэ гэхээр мэдээж юу гэдэг зарим тохиолдолд Ja Morant ч юм уу те pick and roll явж ингэж өөрийнхөө тогломоор байгаа байхгүй. Тэгэхээр Ja Morant багийн зүгээр нэг хэсэг болсон багийн гол цөм бөмбөг барьдаг тоглогч нь биш болчихж байгаа байхгүй ерөөхдөө тийм. За тэгэн гут offensive rating-ээр 118 оноо буюу яг энэ давталгаагаар шүү дээ. 6-ад бичигдсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо эерэг нөлөө бол энэ motion offense үзүүлсэн байхгүй ууг нь. За энэ дээр мэдээж нэг хүн сэтгэл дундуур байсан. За тэр нь бол Ja Morant өөрөө. За тэгвэл багийн ерөнхий менежер хэлэхдээ болохоор тамирчид миний энэ гаргасан шийдвэрт ерөөсөй оролцоогүй. Тэгээ би энэ шийдвэрийг гаргаад Jenkins засгалжуулагч хаасан. Энэ бол худлаа мэдээлэл гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Яг тэгвэл ямар нэгэн байдлаар дасгалжуулагч халагдахад юу гэдэг тамирчдын оролцоо тодорхой хэмжээгээр байдаг. Өссөн хүсээгүйгээр. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр зүгээр л энэ бол цэвэр тоглогчдын одоо хүслээр ерөөхдөө халагдсан байхгүй юу? Яг л довтлогоо нь болж ийн хамгаалалт нь болж ийн стандингсаараа сайн явж ийн зүгээр л одоо юу гэдэг пик н ролоос авж байгаа оноогоор хамгийн сүүлд явж ийн гэж байгаа. Тэгэхээр тэдний довтлогооны мөн чанар нь тэр өөрөө пик н рол офенс биш байхгүй юу? Зүгээр л motion offense буюу бүгдээрээ хөдлөөд тэр backdoor cut-нууд бодтан талбай голоор нь дайраад орох юм бол олон тоглогч нар сулдардаг ч гэдэм үү. Давуу талтай ер нь энэ бид хэрэглэхээ болцсон довтлохоог ашигладаг болсон зарим тоглогч сэтгэл дундуур байснаас болж ер нь ажил салах шалтгаан болсон. Би яг танаас нэг энгийн асуудал асууя л да бүгдээс чи. Ер нь Taylor Jenkins-ийг та ер нь дасгалжуулагч сайн дасгалжуулагч хөвж үнэлэх үү? Эсвэл дундаас дээш гэж үнэлэх үү ер нь доош гэж үнэлэх үү? Дунджаас дээшээ бэлгүй ахав. Тэр 3 болон 4 төвлөрөлдөө удирдсан амжилтыг харахад бол насалжуулагч залуу огийг ямар төвшөнд удирдах чадах вэ гэдгээ хангалттай харуулсан. Тэгээд анарын дурдсрал өнгөрсөн үйлрэл бол тасгалжуулагчаас хамааралгүй ийм үйлрэлүүд өнгөрсөн. Тэгээд энэ жил амжилтанд хүрсэн жилд нь тэдэнд довтогдоод байдаг гэсэн ганц зүйл нь довтлогоо хамгаалтын системд суудсан байгаа гэсэн. Довтлогоон дээр учир дутагдал үүсэдэг гэсэн. Тэрийг бол энэ жил сад нэрэн гэсэн аваргын амбицтайгаар эхлүүлэе гэдэг санаатай байсан болов уу. Харамсалтай нь хувц солихрооны дуу болгоны хэрэгтлэл алдчих шиг боллоо. Тэрнээс яг мэрэгчлэлтний хувьд бол би сайн мэрэгчлэлтэн л гэж бодож байна. Баясаа ер нь энэ тал дээр нөгөө шин залуу багийг те ч одоо маш одоо амжилттай байсан багийг авсан шүү дээ. Дандаа залуучууд багийг аваа. Тэгээд 6 удиралд энэ багийг аваад 50-аас дээш хувийн хожил байгуулна гэдэг бол яаж утсан муу тасалжуулагчд орохгүй бах тий. Би бол Jenkins засгалжуулагч лигийн одоо хамгийн шилдэг засгалжуулагчтай нэг гэж үү шүү. Яагаад вэ гэхээр сая ярьлаа шүү дээ шалтгаануудын. Гэтээ сая анарцсан дурж байна. Довтлогоон дээр асуудалтай байсан уу гэвэл асуудалтай байсан. Энэ асуудлыг сая зүгээр хин Jenkins халагдсаныхын дараа Ja Morant Jenkins-ийн явуулсан довтлооны систем таалагдахгүй байсан гэдэг. Бөмбөгдөө өөр төр нуудахгүйсэн гэж байна. Анаас motion гэдэг. Санживл өмнөх дугаарууд маш олон яриад Том Сисола гэдэг Финлянд салжуулагч ирснээр энэ багийн довтлогыг хариуцсан баггүй юу. Тэгэхээр би зөв багийн удирдлагын гаргаж байгаа шийдвэрийг нэг юм маш том асуултын тэмдэг тавьчлаа л гэж харж байна. Багийн удирдлага Ja Morant-оос салах гээд байна уу? Эсвэл зүгээр хэсэг зур энэ багийн дотор байгаа уур амьсгалыг намжаах гээд байна уу гэдэг л асуулт байна. Яг тэгэхээр Ja Morant багийн лидер нь би энэ довтлооны систем сэтгэл дундуур байна. Өөр дээр бөмбөг удахгүй байна. Гол нь зүүр дээр хагас талбайд бөмбөг сая анар заслооноос авж байгаа оноо байхгүй нэг. Хагас талбай дээр очиод зүв заслаа өгөөд тэндээсээ рол хийдэг яг одоо сайн төвөнд болгоч юм уу те. Ролмен байхгүй. Хин чин бол Triple J чин бол ерөнхийдөө л pop гэдэг ерөнхийдөө шийдгийг хүсэддэг. Босод төвөнд болгогчд нь болохоор за одоо сэлгэнээс гарч Clark гэр хитрхий жижиг рол хийсэнсэн тэр довтлогыг дуусгах төгсөх магадлал нь бага ч юм уу. Ийм байдлаас болоод Томас Излэс өнгөрсөн жилд нөгөө нэг өмнөх 2 жилүүд Европт ингээд NBA-гийн юм шиг 40 минутын сагсан мөнгө 48 минут сагс тоглож байгаа юм шиг тийм өндөр довтлооны рейтингийг үзүүлсэн салжуулагч авчингуудаа тэр системийг суулгацсан. Энэ тэгэхээр 5 тавлаа бөмбөгддөг, 5 тавлаа гүйдэг, маш нарийн одоо сахилга бат дөрмийн дагуу тоглодог тийм сагсан мөнгө тоглоод. Дэн Ja Morant таалагдахгүй кино тэр юу вэ гэхээр өөрөө маш өндөр ур чадвартай тоглож өөрийнхөө ур чадварыг харуулах боломжийг бага болгоод байна. Тэгэхээр
Jenkins-ийг халж ийн гэдэг маань Ja Morant-ийн амын хамхин гэсэн үг бол биш болчиход байгаа байхгүй юу. Тэгээд одоо дээрэс нь Jenkins-ийг халдангуудаа interim head coach гэдэг тэр нөө нэг ирхмийн буюу Том Зислог тавьчлаа ш ерөнхийдөө суулгачаар. Тэгэхээр харин миний хувьд одоо Ja Morant-ыг энэ үлрэл ингээд ингэсэж яваад хаяад за энэ систем энэ хүний сагсан өмөг амжилтанд хүрэх юм байна гэж харж шинуулаа гэж бодол төрөөд байна л да. Гэтэ Ja Morant-аас салах уу гэдэг нь бас маш том Тийм ээ. асуулт юм. Би тэрнээс нэг асуусан. Иргэжил энийн дотор Тэдэр Жингс бол хасагдсан. Иргэжил магадгүй нөгөө ерөнхийд асуучулууч болох хамгийн өндөр кандидат нь тэнийг бол ясуу шууд Тэдэр Жингс мөн үү? Мөн шүү дээ. Ямар багт явах бол Бидэд ер нь ярьж байгаа шүү. Тасалжуулагчийн хүний нөөцийн асуудал ер нь би маш маш ховор одоо яригдж байгаа. Тэгэхээр өөрийгөө баталж харуулсан юм тасалжуулагч бол дараагийн ажил нь бол нээлттэй байх болов гэж би бодож байна. Тэгээд тасалжуулагчийн асуудалтай байгаа нийт тасалжуулагчтайгаа удаан явцсан байгаа багууд ч гэсэн ерөөдөө байгаа болохоор тэгж бодож байна. Тэгээд Memphis-ийн хувьд гэх юм бол яг өөрөөсөө жижиг зах зээлтэй газар учраас Ja Morant-ийн суперодыг алдахгүй тулд бас нэг иймэрхүү шийдвэр гаргачих уу гэсэн нэг хардталтаас төрж лээ. Дахиад манай Ja Morant-ийн тоглогч ирэхгүй тэгээд хамгийн одоо багт байгаа хамгийн суперстаар нь ингээд сэтгэл дундуур байгаа тэгэхээр яалтч одоо энэний золиос нь нөгөө нэг салжуулагч нар болоод байгааг бид нэр NBA-д бол аяга олон удаа харж байгаа болохоор яг тэрний нэг зүйл болчихоо гэж бодож байна. Гэхдээ нөгөө талаар баясагтаа санал хэлж байгаа. Яг нөгөө нэг давталгаагийн зохион байгуулаад байгаа хүн нь яг гол хүн нь буцаад гарч ирээ. Тэгээд тэр давталгаа баг тэргүүрээ байх юм уу? Эсвэл тэр хүний хүчээр наа одоо давталгаа Ja Morant зориулж одоо өөрчлөх гэх юм уу? Тэрийг одоо харах л үлдэж байгаа юм байна. би яг хоёр коучос юм асуу гэж бодож байна л давхар. Иргэжил ер нь ямар багууд илүү сонирхол эсвэл ямар багтчууд илүү Тэдэр Жингс тасжуулагч ер нь зохих одоо яах бол нөгөө таарах болоо. Энэ тал дээр анар баясаар асуу гэж бодлоо. Залуу бүрэлдэхүүнтэй доороос гарч ирэхийг хүсэж байгаа л багтлогчд дээр. Тэрнээс одоо чинь энэ бүрэлдэхүүнээ задлж чадахгүй санстчууд ямар ч хэрэг болов шүү дээ. Эсвэл Филадельфиад очиж чинь. Одоо чинь том толгойтой том одууд ч юм уу те эрх мэдэл дуу хоолой аяга өндөр байгаа хүмүүс дээр бас Jenkins тасгалжуулагч бас байж чадахгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй болчлаа. Яг одоо жишээ дийлэг өгч юм. Одоо нөгөө туслах засчуулагчдаар үддүүлж байгаа нэлээд баг байна шүү дээ. Одоо нөгөө бас халагдсан. Anthony Spurs. Одоо юу жишээ нь одоо Kings ус шүү тийм ээ чинь тийм үү те. Ийм багууд бол эдгээр бол одоо туслах засчуулагчаараа цаашаа аваад явах нь илүү байх болов уу эсвэл Тэдэр Жингс шиг тасчуулагч. Гэтэ ийм байсан болов уу гэж бодож байна. Тоглуулах гээд байгаа сакс нь Jenkins тасгалжуулагч очих хэвээр газар нь болохоор нэг тийм ялмаар агаад нэг тийм залуучууд дээр очих хэвээр болов уу гэж бодож байна. Тэгэхээр одод цугларсан байгаа газар биш. Арай илүү ялмаар байгаа, арай илүү сахилга баттай одоо тасгалжуулагчийн юмыг сайн биелүүлээд хиймээр байгаа тийм хожмоор байгаа тийм. Одоо шинэ бид энэ жилийн Detroit-ыг бас харж штэ. Өнгөрсөн жил тэгэхээр хүн амар хожигдлын араас дахиж хизэж хожигдмааргүй юм шиг одоо энэ жил тоглож штэ. Тэгэхээр тийм ялмаар байгаа багтлаач үлээ гоё л гэж бодож байна. Андрын хувьд Тийм би санал нэг байна. Залуу баг дээр илүү үрдөнтэй одоо юу гэдэг OKC-тэй адилхан тийм кулчрыг бий болгож болох боломжтой байхгүй. Яг хөө мэдээж Jenkins харьцангуй NBA ахлах салжуулагч хийсэн хугацаанд бага болохоор бас одоо ч гэсэн суралцаад явж байгаа зүйлүүд байгаа. Тэр нь одоо юу гэдэг туршлагатай тамирчидтайгаа яаж харьцах уу, залуу тамирчидтайгаа яаж одоо юу гэдэг туршлагатай үйлдвэрлэл авдаг болох уу гэл ингээл илүү харилцааны тэр нэг зүйлүүд байгаад байгаа. Тэр бол мэдээж он цагийн явцад бол болчих асуудал гэж бодоод байна л да. Хамгийн гол нь Jenkins салжуулагч маш их эерэг зүйлүүдийг хийсэн байгаа байхгүй юу. Тэр нь юу юм гэхээр ер нь өнгөрсөн хэдэн жилийн яг Memphis Grizzlies-ийн гэмтэл бэртлийг бид нар бодоод үзэх юм бол ямар ч 12 тоглогчийг оруулж ирээд тоглуулсан. Тэд нар одоо хожихоор хэмжээнд тэр системийг ялангуяа тэр довтлооны системийг хуучин системээр яадаг байсан бэ гэхээр Ja Morant ч юм уу Jaren Jackson хоёр дээр хамгаалтын фокус нь төвлөрөөд тэр хоёрыг хамгаалчвал ерөнхийдөө болчихно гэж үздэг байсан бол ийм motion offense-тэй ийм болцохоор одоо help side-аас туслан шийдэг ингээд хаанаас туслах нь мэддэхгүй тийм амар бөмбөний шилжилттэй ийм баг болгоо ичиж байгаа. Тэгэхээр ийм эерэг зүйлийг хийсэн тасгалжуулагчийг ажлаас халчихна гэхэлэр мэдээж энэ баг нь хожиж явахт одоо юу гэдэг нь ерөнхий менежер нь ахлах салжуулах хожих ямар ч үндэслэл байхгүй байхгүй ер нь бол. Тэгэхээр мэдээж тоглогчдын нөлөө байсан учраас энэ асуудал болсон гэдэгт бол би 100%. Тэгэхээр жаач нь бас спешиал өөр хүн шүү дээ.
Гол нь жаатай Үгэнд орохгүй. ялгаагүй байгаа байхгүй. Тийм, Тэгээд хожоод байгаа шүү Scottie дээ. Junior гараанд гарсан ч зүгээр яг ялгаагүй байгаа тийм. статистик үзүүлэлтүүд авдаг оноогоо аваад алддаг оноогоо алдаад. Өдөрлийн өмнө яг ингээд нэг багууд ингээд бэлтгэлдээ гардаг шүү дээ. Тэгээ энэ систем ингээд суулганааг ингээд танилцуулахад Scottie Pippen, Jaren James бус нь ер нь бол юу болоод наа гэж толгойн эргээл яаж хөдөлгөөж мэдэхгүй. Тин ч яг тэгвэл тэгнэ гэсэн юм байхгүй. Хамгаалагч ингэж хөдлөх юм бол бид нар ингэж хөдлөнө гэж ингэж хамгаалтаа уншиж хөдөлдөг довтлооны систем байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг мэдээж юу гэдэг нь суралцаад ингээд өөрийн болохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ үйлдвэрийг ширжүүлж чадсан. Golden State-ийг ч гэсэн анх 10 жилийн өмнө одоо Steve Kerr-ийг анх ирж хахад энэ одоо юу тоглож байна хүндээ ойлгохгүй л байсан шүү дээ. Тэгэхэд л одоо яг хамгийн төгс хэмжээнд Steve Kerr солиулж одоо хийж чадсан байгаа Golden State Warriors шүү дээ. Тэгэхээр цаг хугацаа юмд хэрэгтэй шүү дээ гэдэг ойлгохгүй. Бүгд л одоо гэхдээ юу яар үзээ тэгвэл нөгөө дараагийн шууд тоглолтын үзээ. Lex-д тоглосон тоглолт байгаа. Өчтөр болсон тоглолт. За ингээд тасчуулагч яг Энэ нэг яриад байгаа юм чинь. тийм үү тийм. Тэгээд тасчуулагч Тэнгууд Моронч шууд тоглолцсон тий. Тоглосон. Гол нь. Тасалжуулагч нь халагдангууд маргааш шууд тоглолцож байгаа байхгүй Моронч. Бас жоохон сонио. За талбай дээр Lex-д тоглосон. Тэр яг хожаа бол LeBron, Luka хожиг гэсэн юугаар бол гарч ирсэн байна. Яг Taylor Jenkins салжуулагч нэг Ime Udoka салжуулагчийг Rockets авсан шиг л нөхцөл байдал дээр л очих зүг бах л та тий явж. Магадгүй Portland ч юм уу тий. Тиймэрхүү баг дээр. Portland дээр ч гохол та. Phillips байгаа. Гэхдээ одоо нэг унж байгаа багууд нэг танк хийж байгаа багууд байна шүү дээ зөндөө тий. Тэр багуудаас юм ямар сүлг баха. Тэгээд тоглолтын дээр тэгээд хангалттай сонсон гэдэг бол 100% хэлтэй. Энэ зам бол ямар ч нэг багийн бол экстра нөгөө нэг залуу багийн тий head coach бол очих одоо мэрэгчлээ ятчихгүй. За тэгээд энэ тоглолт болсон. Lex-ч гэсэн нь бас заавал очих хэрэгтэй тоглолцсон байсан тийм. Яг л энэ дээр дараа байгаа тийм. Тэгээ яг 4-5 дуурайгаар байлсан баг. Ихийн хойдсон 4 дуурайгаар баталгааж болох юм тоглолт байсан. Талбайн давууллаа. Цэвэр одоо бүсийн 4-5 дуурайгаар тэг талбайн давууллаа явах тоглолт байсан шүү дээ. Memphis очсон мө 4 болт руу орох байсан. Lex бас маш сайн тоглосон. Lex энэ дээр баг төгс тоглосон. Ер нь бол 3 лидер нь гурлаа 20 стейшн авсан. Jackson Hayes 18 он авсан. Сэлгэнээс тусламж ирсэн гэх. Ер нь зүгээр Lex-ийн потенциал яг энэ. Яг бүрэн байдаг. Хамгийн дээд потенциал нэг юмрхүү л. Яваарай. Үгүй сайн л бас Memphis-ийг талбай дээр нь хожиж штэ. За өнөөдөр за зөндөө тоглолтсон. Өнөөдөр бас маш их тоглолттой өдөр байсан. Тэгээ өнөөдөр бол нөгөө NBA-д нөгөө түүхэнд бичигдсэн удаас нэг өдөр болсон байлаа шүү дээ. Хамгийн их оноо авсан түүхэнд авсан одоо өдөр өнөөдөр болсон байлаа шүү дээ. NBA-гийн түүхэнд шүү. 3 баг 146 оноогоос дээш оноо авсан гэж хэлсэн тийм. Энэ NBA X-нээс хойш байгаагүй түүх юм байлаа шүү дээ. 3 баг нэг өдөр 146 оноо авсан. За энэ нэг тоглолт нэг байсан. Өнөөдөр бүх багууд ястаа яасан мэдэхгүй. Ястаа оноонд дурлцсан да баг бүх тоглолт. 5 6 тоглолт нөө гэдэг юм болсон байсан. Нийтдээ одоо оноонд дурлцсан. Тоглолт ихний хасын үзээд тэгээд унтсан байлаа. Энэ бол одоо цэвэр одоо Cleveland-ийн одоо нөгөө юунд одоо нөгөө ритмд одоо явагдсан тоглолт гэж. Яг бол Clippers чинь нэг тэгж амар их оноо аваад байдаг баг биш шүү дээ. Тэгэхээр энэ нь бол нөгөө маш өндөр оноод тоглож ихээр цэвэр Cleveland-ийн нөгөө юунд орчих гэсэн үг тийм. Хэмнэлт нь орчих гэсэн үг. Кавай тоглоогүй. Гэхдээ маш ойрхон тоглолт тийм ээ. Араас нь яваал гэсэн та. Тийм. За Powell ишиг иргэд ирчих юм бол бас довтлогын тал дээр бол Clippers улам аюултай болно. Тэгээ Clippers дээр зүгээр энэ тоглолтууд дээр ажиглагдсан нэг зүйл нь Богдановичийг маш зөв ашиглаж байгаа. Яг нөө Сербийн Богданович дээр нэг найруулган дээр оролцдог.
сэлгээний холбогч ах уу байрлалаар тоглуулаад байгаа. Шийдвэр гаргавал. Тийм. Тэгэхээр ер нь хаарднаас өөр яг холбогчгүй баг байгаадсан бол Богданович нэг тоглолтод 8 дамжуулт өгч шинэ. Өмнөх багнууд Атланта бол ер нь тэгж ашиглахгүй байсан шүү дээ. Трей Янгийн Тийм. хүмүүс байх. Байнга байгаа тий. Тэгэхээр би бол Богдановичийг маш гоё ашиглаж байна л гэж хараад байгаа. Клиперсийг. За тэгээ 107 102 дууссан. Би тайлс нэг юм асуулт асуусан. Энэ бас ер нь Lakers ер нь аюултай баг юм уу? Энэ жил эсвэл Clippers илүү аюултай баг юм уу? За Clippers нь баг илүү аюултай баг. За. Баха. Яг ингээд явчих тий. Тэгээ чамаас угаасаа Clippers Болцсон шүү дээ. утга учир тэгэл болох юм уу? Ягаад гэдгийг тань. Ягаад гэдэг нэр илүү хамгаалалттай баг байхгүй. Аха. Хэцүү асуулт. Тэгээ оноо авах тал дээр одоо байж Энэ асуулт үргэлж явна. Ер нь бол. Нэг бол би Lakers гэж дээ. Lakers. За. Юу баясаа. Яагаад нэ асуух. Юу. Гүг би зүгээр асууж энэ жишээ хамгийн Тэнэгээс яагаад Гэхдээ ягаад гэдгийг хэлэхгүй шүү. Яг ягаад утга тайлбарлах хэрэгтэй шүү. Тэгээ яг зөвөр Austin Rivers Лука эрэхт Austin Rivers-ийн үүрэг рол нь нэлийн ер нь багасах бах. Хүмүүний мэдл ч юм уу тэр зүйлүүд багасах бах гэд тэгсэн байсан. Яг сүүлийн 10 тоглолтыг харахад Austin Rivers 27 оноод унтсалж байна. Тэгээ Лука ирснээс хойш Lakers-ийн 3 оны шидэлтийн хувь бүгдээрээ шидэж байгаа хүмүүсийн тоог бүгдээрээ 40% хүртэл дэше өссөн байлээ. Тэгэхээр тэдэнд асуудал байгаа ч гэсэн нөгөө талаар эерэг тал зөндөө байгаа даа гэж бодож байна. Тэгээд плей-оффт ч юм уу мэдээж 4 тоглолт нэг багтаага 7 удаа тоглоно гэхлээр суперодууд нь байж бол хамгийн амар суперодууд л байгаа болов гэж бодож байна. За хин тодгаа. Энэ ихтэй үнхээр зав асуудал шүү дээ. Би өөртөө нөгөө Эле хотын аль нь шилдэг баг вэ гэж асуугаагүй. Аль баг нь илүү аюултай вэ? энэ үйлрэлт Энэ үйлрэлт тий. Тэгэхээр арай өөр асуулт шүү. Тэгэж ойлгож магадгүй хүмүүс бас тий. Аюул нөгөө ямар юугаа тэнийг юм яриад байгаа юм. Тий. Энэ үйлрэлт тий. Clippers за why? Ягаад? Яг хөө зүгээр Лука Дончич Клиперс ирэлгэлдээ тэгэхээр жоохон айгаад байна. Гэтэ ганцаараа аваа авчих гэдэг. Хоорондоо таарна гэж хэлэв шүү. Ер нь зүгээр яг хаа тийм бас тий хоорондоо таарахгүй байж байна. Гэхдээ бас таарч бас болно л. Гэхдээ ер нь аль нэлтэй. За яг за чи тэрнээс болж байгаа юм тий. Ер нь Клиперс сэлгээ Клиперс илүү. За Төв Клиперс илүү. Хогонд явдаг тоглогч нь Клиперс илүү. Тэгэхээр Clippers л юм. Тийм. Тэгэхээр Кавай бас байгаа. Кавай хизээж мартчихлаа. Сайн байгаа ч тий. Айсаа бол тэгэхээр ерөөсөө шууд Clippers юм биш үү тий. Clippers гэхдээ яг зүгээр асуулт ч айгуу тийм бөөрөх юм л да. Бүр биш. Энэ үйлдэлд аюултай. Хинд аюултай вэ? Плей-оффын Одоо тэнгууд ийм гарч байгаа бүх баг. Плей-офф гарлаа гэсэн чинь Lakers нь 5 дээр Memphis-ийг хожих магадaltaй байхгүй юу? Аа. Асан чинь Clippers яг одоо байгаар 8 7 OKC тоглож мултдаг. Тэгэхээр хариулт нь шал утгагүй байгаа. Тийм. Lakers даваа гарчих юм бол нэг хүсэлтэг сонгоод за энэ хоёрын аль нь энд аюултай вэ гэсэн арай Эсвэл хоорондоо эсвэл тоглох. хоорондоо. Клип яг хоорондоо тоглох бол би Clippers-ийг л хожиж. За тэгвэл Lakers Clippers-ийн хооронд гэдэг дүр ярьж Би байна тий. Clippers-ийг. Clippers гэж юм тий. Харин сая тулгаа шилхааны хэллээ шүү дээ. Clippers адилхан од тоглож байна гэж байгаа байхгүй юу? Тэгээ босод туслах үүргийн тоглолчт нь самбар бол бүр 100 буцын онцгой үлдэрлэж 50 дабл гэжлээ. Тэр хар ажил хийдэг хамгаалтан зөв нэг хинэгччүүд хазахад бэлэн тоглож байна байгаа байхгүй. Тэгээ сэлгээс. Тэгвэл нэг л Lakers юм шүү дээ. Тийм. Lakers-ийн фэнүүд төлөөлээд Мотив төсөө хилж байгаа нь Boston-ийн фэн. Хамгийн одоо түүхэнд хамгийн том өөрсөлдөгчийнх нь юу? Яг хоорондоо тоглох юм бол ер нь бараг 50-50% шүү дээ. Яг тэгвэл бид нар бүр Лука Дончич тэгээ дээрэс нь LeBron James хоёрыг ярьж байгаа шүү дээ. Хамгаалт яг цагаад болохоор ямар хамаатан бэ гэтэл тэр хоёр тоглож чадна шүү дээ. Тим амир тоглохын потенциалтай. Нэг нь одоо бүх цаг үеийн нэг 8-1 гэж ярих гэдэг. Нөгөөт нь яг одоо цаг үеийн нүүр царай болсон тоглохын тоглолцыг ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хэрвээ ямар нэгэн тоглогч цуврал тейк овер хийгээд хожих хэвээр бол энэ хоёр байхгүй. Би хэрвээ зүгээр нөгөө хариулт өгөх юм бол заяа зүгээр нөгөө фан болгож байгаа шүү. Би бол Golden State Warriors-ийн өмнөөс зүгээр хариулвал шууд Clippers аюултай гэж хэлээ. Яг бол Lakers-ыг гаргалж болохоор харагдаад байгаа байхгүй. Асуулт нь тийм биш шүү шүү дээ. Зүгээр өөрийнхөө хувьд ч байгаа. Clippers бол Warriors-ыг бүр ястай энэ үйлрэл наа үзүүлэг 3 байд байгаа шүү дээ. Ямар ч үдэ баг тоглолт болгоно 20 доноо дээр байгаа шүү. Тэгэхээр бол тэр хамгаалт шүү дээ. Тэгээд харагдаж байгаа шүү хамгаалт муугаалт тэр бол бид нар тэр сагсан мөнгөд хамгаалтыг илүү ярина шүү дээ үгүй юу? одоо плей-оффт бол тэгэл хамгаалтыг илүү ярина шүү дээ. Тэр чинь бүр ухаантай болцохоор бол хамгаалж ирдэг байна шүү дээ. Ер нь бол хамгаалт юм байлээ шүү миний доо. Ер нь хамгаалт байт юм. Одоо л ойлгосон юм. Энэ хамгаалт байсан юм байлээ.
Би ч довтлоо гэж бодоод явсан. Хамгаалтайсэн юм билээ. За тэг хийс комментар бүгдийг явуулцгаа. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээ одоо бүгдийг дараагийн сэдв рүү оръё те. Түрүүхтэй гоё дууссан шүү минь те гоё. Бүгдээ юунаас эхлэх вэ? Тоглолтоос эхлэх үү? Томс эхлэе. Denver Utah. Utah Jazz Denver тийм ээ. Барсагийн өмсөх шүү. Йоо. Яаж вэ? Их амархан л харагдуулаад хамд тий. За Westbrook-ийн хувьд бол гоё хөлөл болж байна тий. Яг зөв багтан үерх бол бас тий. Буруулахтай байгаад исэн байлгүйтэй гэсэн байсан байгаа байхгүй гэдэг пост их явж дээ шүү. Westbrook карьерийнхаа өсөлтийг бол гоё хийж байна тий. Ер нь Russ шиг хүн байх. Гоё тоглож. Бараг хүн болгонд адлагдчихад Тийм шүү тий. Тийм. Сүүлдээ бүр ихнэр нь хүртэл өмөрж орж ирсэн та одоо нэрэ болио гэд. Флач бол ерөөсөл Cooper Flight. Фу. Тийм гол нь шинжилэн л байна л та. Энэ баг лого. Яа шидэж байгаа те Зүгээр зүгээр. баярлж баярлаад байгаа юм байх зүгээр алхаад яваад. Нэг хүний шидэлтэй байна харагдах. Зүгээр цагт яа шидэж байгаа юм бэ те. Одоо хав хүрдээс шидэж юу. За NBA-гийн 3 удаагийн MVP юу? Саксыг айгүй амархан харагдуулдаг нэг хэдэн удаач бий те. Эзэн хичээлгүй гэдэг шүү. Заяан л хичээд. Заяа эзэн нэг амар хичээдэг те. Эзэн ерөөсөө хичээд. Тэгээ заяа амар хичээдэг. Заяан л амар хичээд. Ой. Зөвхөн яагаад юм бэ? Зөвлөлөөл тэгээд Зүгдүү тэр энэ удаад чи сэнийх бол ингэл хизэж авахгүй үстэй ингээд гараа яг ингэчүүд хизэж авахгүй үстэй. Тийм зураг өгдөг. Гүгдээ ингэл хизэж авахгүй үстэй. Тэр нэг тийм зураг байдаг. Хизэж авахгүй үстэй чи сони юм байна. Йокчи нэг статистик гарсан. Оноо самбар онортой дамжуулалт бөмбөг таслалт гэдэг энэ үзүүлэлт дээрээ өмнө нь лигийг топ 10-т нь ингэж одоо хамтдаа энэ үзүүлэлт дээрээ байсан тоглогч нэг ч байгаагүй. Йокчи үлрэл энэ үзүүлэлт дээрээ бүгдээрэнд нь ихний топ 3 дотор. Тэр MVP юм шүү. Тэгээ анхны тоглогч. Тэгэхээр нөгөө юу ахаад явна шүү нөгөө Ингээл нөгөө дебет чи юу Debate нь яваад уламжлал хүчтэй л яваа. Одоо бүгд юу гарцгаад байна хамгийн холоос гэдэг одоо нэгсэндээ шидэлтэй одоо рейнжер тий хамгийн холоос одоо оруулж байгаа тоглогчд нь одоо юу нь гарсан байна шүү дээ. Зайн 28.7 Дунджаар. дунджаар юм уу? Тийм хамгийн багадаа 100 шидэлд оруулсан тоглогчд шүү байдаг шин. 100 шидэлтээс дээш оролцоо гэсэн тоглогч. Лукагийн 3 Өөр юм. 19 гэдэг нь багтаа. Арын тоонууд нь юу? За тоонуудыг би санахгүй шүү. Хэдэн удаа хийсэн юм бэ? Тэр хийсэн үү? Гүү ах уу. Гоо хийсэн биш юм шүү. Хошиг сэх 0 хийсэн нь гэдэг. Сүмхлээд ч шүү дээ. Тэ? Дундаж зайн уу тэр үстэй тий? Йогчдын холоо шидэд байгаа. Холоос шидэл. Холоо шидэд гэсэн үг байна тэ. Тэгээ гүйцэтгэл төгчөөстэй шүү дээ. За өнөөдөр усан дараагийн яг тоглолтын бас бүгдээ юу гоё. Өнөөдрөөс нэлээд тоглолт болсон юм бэ. За энэ хамгийн сүүлийн тоглолт. Houston Rockets баг Phoenix Suns багтай тоглосон тоглолт. За энэ Phoenix Suns-д бол заавал хожих Тий тэгэхгүй байсан тоглолтын нэг шүү дээ. Ер нь бол. За ингээ юм өөр болсон нэрээ тий нэрийг хэлэхгүй. Бид нөгөө Phoenix Suns ямар ч асуудал болчлоо гэсэн чинь даалгавар сэтгэв багтаа эдийн нэгэ тоглосноос хойш даалгавар сожигдсангүй. За ингээд бүр юуныхаа байрлалыг баг баталгааж болцсон явжсэн шүү дээ. Даалгавар сая өсөн л болгоцсон. Бүх тоглолтоо очоод Phoenix Suns хараа очтоод бүр энэ зодохгүй юм болж байна. Аль нэг ч хэлэх ямар ч баталгаа алах нэр. Гэ малтарчлаа шүү дээ. Тань тийм болчлоо тий. Энэ одоо малтарсан. Өнөөдөр тэгээд өнөөдөр харин энэ бол бас юм нэлээ юутай ширүүн тийм мөр амсгалтай тоглоод маш их боллоо. Удахгүй бид нар ярина. Тэр хідэн тоглох гэж хөөгдөж байна тий.
Од иргэсийн нөлөөгөөр. Од ирсэн өнөөдөр юм дээр минь одоо бид Янаагүй хаасайгүй л юм болж байна. энэ тийм юу бол одоо энэ чи ганцхан Монголын их тийм болдгүй юм байл шүү. Дэлхийн бүгд ийм болд юм байл. Тэгээд од ирэхс гэдэг шүү дээ. Од ирсэн нөлөө баха юм тийм. Яг дэлхий дээр ийм од ирсний сонирн болонгууд Монгол байна уу Америк байна уу ядгааргүй юм болд юм байна. Rocks тэгээд бүх юмар бүх талаараа илүү. өмнөх энэ хамгаалтын шилжил төр юу. Хав хаас уу. За өнөөдөр яг тэр жоохон байжгаад дараагийн сэдвээр бид ярина. Өнөөдөр чинь бүр Одоо зүгээр Одоо 35 оноо. одоо нэг хоёр тоглолт өнцгөд л тэгэл нэгсэн болчихж 35 байгаа. оноогоор энэ ямар амар 35 оноогоор шийдэгдсэн байгаа тоглолтын дээр чинь Кевин Дюрант, Дэм Букерийн талбай дээр Бүхнээ байх юм шаардлага байна. яа. Одоо ингэсээр юу нөгөө бүсийн нөгөө Кингсийн араас 2 өжлөг зүрт болчихж байгаа Тийм байхгүй. 2 ажил. Тэгээ 10 метр барина. Уул нь бол чинь бүр ерөг орцсон явж байсан шүү дээ. Ардуур барина. Өнгөрсөн доо тийм боллоо. Одоо тэгээ Bucks Boston энэ талбай дээр аялын тоглолт эхлэх байхгүй. Харин эсгээрээ бид нар Houston Rockets багийг бол магтах хэрэгтэй байх тийм. Яг сүүлийн 5 хаяг гарч ийн нэгд өжигдсөн байгаа байхгүй энэ олон тоглолт. Тэгээ яг нэг ганц хожигддаг тоглолт Easing суулгасан яриадстай. тийм. Сүүлийн 3 тоглолтын Атланта дээр буцааж гараад игээд Easing хож буцааж юу болох шиг болсон шүү. Химлээ. Химлээ. Сүүлийн 2 тоглолт бол яг хаа сэлгэнээс эхлүүлсэн. Гэтэ 13 Rocks аюултай бодит юм байл шүү. би чи итгэхгүй гадсан. Тэгээд арайд итгэхгүй байгаасаар гол дууссан. Бид нар ярьсан шүү дээ. Нөгөө нэг ахаад нэг од тоглолч байвал энэ баг яах юм бэ те. Яг нөгөө бидний ярьдаг нөгөө суперстар гэдэг тоглолч. Jalen Green өнөөдөр харин яг тэрийг үргээ гүйцэтгэжлээ. Тэгэхээр Jalen Green ер нь тэгээ тоглолцоод Station авсан тохиолдолд баг багны ялахгүй ялгах юм уу? Нэрээ. ялагдахгүй байгаа. Тэгэхээр Jalen Green ер нь солих шаардлага байгаа мó шиг сүултээ бодох шиг. Тийм. Одоо энэ тоглолтоо нэг Jalen Green бас залуухан шүү дээ. Тэгээ нийт яг үнэ энэ тоглолтоо тогтмол оруулах юм бол Jalen Green-ийг даваад л Jalen Green тоглолт өнждөг юм байна. Энэ жил бүх тоглолтод оролцсон байна. Тэгэхээр миний бодлоор мэдээж алдаатай зарим үед одоо нөгөө юу дээ довтлогоогоо сайн зохион байгуулж чадахгүйгаас болоод одоо нэг бараг 10 хүрэхгүй оноо ч юм уу те 10-аас нэг чүчүүд илүү оноо авдаг ч гэсэндээ яг сайжраад энэ тоглолтоо үргэлжлүүлэх юм бол Houston Rockets ямар нэг солилцоо гэж юм тийм шаардлага Тийм. байхгүй юм шүү. Нэгдлийн өнцөг бас байж болно. Гол нь тоглолт ямар нэгэн байдлаар үнждэггүй тэгэл тоглолт болгон дээр өөрөө ч ажиллах тоглож байгаа юм бол. Тэгээ 21 оноо дундчилж байгаараа баг оноо авалтаар тэргүүлж чинь. Тэгээд дээр нь Jalen Green 3 жилийн 108 саяын гэрээ авцсан бохгүй юу? Тэгэхээр одоо Tobias Harris-аас те баг мөнгөөр багийн лидерийн хэмжээний тоглож чадаад байгаа байхгүй оноо авалтаар багаа тэргүүлээд. Тэгээд шингүүнд болохоор 5 жилийн 180 саяыг өгсөн. Хоёр лидер нь бол их баг мөнгө авцсан ш. Тэгэхээр дараагийн жил Tarisan, Amen Thompson гэдэг энэ бусад залуучуудад нэг гэрээ өгөх боломжийг нэгээд Ойролцоо хэмжээний. Тийм. Тэгэхээр энэ core бүрэлдэхүүн бол хадгалагдах боломж боломж байна. Авахгүй ямар шаардлагагүй үзэж байгаа юм шүү дээ. Бараг энэ бүрэлдэхүүн уус ирж ер нь бол жишээ нь одоо Jimmy-г авахдах дээр тасгалжуулагч нь бол ницаацсан шүү дээ. Тэгж Tarisan, Amen Thompson хоёрыг л өгөхгүй гэдэг. Тэгэхээр Super Rod авъя гэвэл нэг бол чөлөөтэй хандж байгаа Sixers Paul George-ыг авсан шиг тэгж гэрээлж л авал боломж гаргах байхаа. Тэрнээс солилцоогоор энэ залуучуудаа харамлаад өгөхгүй юм байна гэдэг нь бол харагдсан болов л гэж бодчих. Мэдээж энэ залуу тоглогчид явандаа сайжирна. Улам сайн бол. Жирэх тусам одоо нөгөө суперстар одоо Stars-д ингээ юу болсон суперстар болно тий. Тэгээ бас нэг өөрчлөлтөөс байхгүй Rockets. Би яг сүүлийн 2 тоглолт дээр анзаарсан чинь шингүүнийг 4-дөр тоглуулад. Хуучин шингүүн Jabari Smith хоёрыг гараад нуруулаг мөртлөн шидэлцтэй ингээ болчдөг гэсэн чинь Smith-ийг гинтлэхгүй хаад Rockets хожлын цувралан зогсоогүй явцсан. Тэгээд Smith одоо сэлгээний тоглогч болоо өргөцсөн чинь Steven Adams, Jock Landale хоёроо гаргаж ирээд шингүүнийг 4-дөр тоглох шингүүний ачаал нь багасаад хамаагүй өөр бас нөлөөтэй байна тийм. Тэгвэл ингэж болох юм бол энэ дээр юу гэж бодож байна нөгөө шинэ супер тоглогч аавна гэдэг чинь нөгөө залуу тоглогчтойгоо гэрээ ихэд хэцүү болно шүү дээ. Тийм ээ нөгөө урт хугацаанд. Мэдээж эдгээр чинь нөгөө царины ихсээ явчихна. Баясаа тэгвэл ямар ч юу авах хэрэггүй гэж бодож байгаа бас. Хэрэгтэй гэж бодож байгаа шүү дээ. Хэрэгтэй юу? Хэрвээ амжилтанд хүргэх гэх юм бол одоо ерөнхийдөө суурин сайн тавьж эхэлж шүү дээ. Амжилтанд хүргэвэл багийн бүрэлдэхүүн шинжлэхдэх хэрэгтэй. Зүр энэ баг дээр статистик анзаардаг бол маш сайн хоёр үзүүлэлт. Самбраас хэд явдаг мэдгүй хэлэхдээ энэ үйл Мэдгүй. Яг одоо чи өөрчлөлтөд байгаа үстэй. нэгт явж. Энэ үйл. За баярлалаа. Австралид амжилттай явдаг мэдгүй. За 30-д явж. Тэр юм харьцангуйж болохгүй байхгүй юу? сони тий. Сони. Тэгсэн мөтөөс бүсийг 2 дугаар ингэ явчих. Тэгэхээр Тэр юм тэгэхээр ямар хүн уур чадрууд байгаа байхгүй юу? Тэгэхээр нүүн нэг холбогч хэрэгтэй. холбогч сайн холбогч хэрэгтэй байгаа. Од холбогч юу? Van Fleet
одоо дунд бага 5-1-4-аар нийцлээ. Яг үндэ дунд дамжуулалтаараа шингүүн бага тэгвэл 5-1 авчлаа. Тэгээд багаараа лигт 30 дугаар байранд явж байгаа гэхээр асуудал бол байгаа гэсэн ойлгомжтой. Тэгээ тэр асуудал нь ихтэй 20 дугаар байранд явж байгаа гэхээр тэр ерөөс асуудлыг дарчиж байгаа юм шүү. Ямар ч асуудалгүй Яг амжилт үзүүлэх юм л. Чи Тэгээ амжилт дээр багийн одоо чинь яг одоо ингээд ур чадвараар оноо аваад юм шиг болоод тэгэхээр плей-офф ороод тэгэхээр нөө нэг бөмбөг хин хаашаа дамжуулах вэ гэдгийг шийддэг хүн л маш чухал болж байна. Одоо ур чадварууд чинь хамгаалж эхэлнэ шүү дээ. Багаар ч юм уу. Тэгэхээр ирэх хэвээр хүн нь дамжуулдаг Тийм. хүн байх шаардлага байна шүү дээ. Шаардлага. Тэгэхээр жим бодлого ч юм уу, Янс ч юм уу биш байх гэдэг шүү дээ. ингэж болох уу? Яа гринтэй байх уугүй гэдгээс их зүйлс тал. Гэрээ дуусж байгаа заяа. Гэрээ өндөр бүтэн гэрээ дуусж байгаа. Тэгээ ветеран хүмүүс маш мундаг одоо IQ-тай ганцны тоглогчийг авах боломж байгаа. Холбогчийг. Тиймэрхүү өөрчлөлтүүд бол Тийм одоо угаасаа. яа 2 дугаараа тоглогч болгоод ч юм тэгж явуул яадаг бол. Тэр их зүйлдээ одоо чинь хин Ванфлит одоо 94 оног шүү дээ. Тийм шүү дээ. Хөгш очногтэй. Тэр жил 32 болчихно. За Хүсээд байгаа хүн. тэгээ 32 болчихно. Гэсэн сэлгэнээс нь тэрнээс өгшүүн юм. Тэр хавцаа настай гэр гуруултаа. Анарын талд Гэтэ тэр яг хүсээд байгаа хүн уг нь бол байгаа юм байна шүү дээ. Яг бөмбөгөө холбохгүй л байгаа болохоос биш. Уг нь бол яг тэр ветеран тэр хүн нь бол бага удирдах хувьд удирдах байгаа юм байна шүү дээ. Харин тийм Вамлит холбогчоор амжилт гаргахгүй гэдэг нь угаасаа Торонтод байхдаа мэдгэцсэн шүү дээ. Лауритай жилдээ лаур авсан. Лаури явснаас хойш Торонтогийн амжилт бүрэлдэхүүн Anunoby, Scotty Barnes драфтлсан жил, Pascal Siakam 20 оноогоо авдаг жил, Вамлит өөрөө багийн лидер гэдэг статустаар үлдэхэд тэр Торонтод бас зохион байгуулалттай болж чадаагүй байхгүй. Тэр Вамлитыг өөрийн яг бас цэвэр сайн холбогч уу гэвэл өөр асуулт юм тэндэг. Тэгээд хоцсон тоглолтуудаар харахаар Вамлит цөөхөн тоглолтсон тоглолтод Хьюстон өрсөлдөгчөө олон шүү дээ. Заримдаа Вамлит чинь 25%-тай 18-9 удаа гурмараас шидсэн ч ба нийт шидсэн. Тэснэ 25% мөвтэй товтлцдаг тийм бас яг IQ өндөртэй тоглогч уу гэхэд үнэхээр эргэлзээтэй. анарын тал дээр Яг хоо яг Хьюстон Рокетсийн олон хожигдсан сурвал дээр Вамлит өөрөө тоглоагүй байд. тэгсэн байсан. Чинь долоо дараа цуцсан чиглэлөө. Тэгээд хоцсон тоглолтууд дээр нь бүгд Вамлит тоглосон байдаг байхгүй. Энэ юу гэхэлээ гэхээр оргоогоос ортон дээр гэдэг шиг Вамлит яг хуу Вамлит зүгээр яг ингээд потенциалынхаа хувьд тулцсан дахиад сайжрах боломжгүй наамхан тесрэлттэй биш яг ингээд сул талууд нь байгаа хэдий ч гэсэн яг энэ залуучуудад одоо хамгийн туршлагатай холбогч нь Вамлит өөрөө байхгүй. Тэгэхээр одоо оновчтой дамжуулж өгөхгүй гэж магадгүй тий. Гэхдээ ямар ч байсан нэг довтлогоог ихлүүлээд тий багийнхаа химнэл темпийг удирдаад зарим нэг үед нь удаан явах юм дээр нь удаан явуулаад ерөнхийдөө талбай ерөнхий талбай дээр дасгалжуулагчийг Вамлит хийж байгаа байхгүй юу. Зүгээр ямар нэгэн байдлаар энэ одоо контендер хэмжээнд очиход бол мэдээж Вамлитыг сайжруулад нэг сайн холбогч айлшгүй залуу тоглогч драфтлаад ч юм уу ингээд явах байх гэж цаашаа бодож чинь. Гэхдээ яг одоогийн байдлаар бид нар Вамлитыг шүүмжлэх ямар шаардлага угаасаа байхгүй ч. Яг энэ хүн багийн хожил хожигдолтой суу хамааралтай байгаад байгаа болохоор ямар нэгэн зүйлийг энэ хүн талбай дээр яг хуу 3-аас олон шидээ цөөхөн хийгээд баг хувьтай шидэж гин гэж ярьж чинь тэгэл чинь тоглолтынхаа хэмнэлээ сударсан момент дээр шидэж байгаа шүү дээ. Тэрнээс нэг улаан цаан юу гэдэг хүнтэй степ бэк хийгээл хард идэр шиг тоглоод байгаа юм бол байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө Вамлит бол энэ багийн тоглохыг болгоод байна л гэсэн. За бүгдээ ингээ дараагийн сая руу орё. Тэгээд түрүүчнэлд ярьж ирсэн. Нийт тоглогчурыг өөрөө бүр тогломоор байна гэдэг. Тэ? Тоглох бүр шаардлагагүй байх тогломоор байна гэдэг ингээд ярьж ирсэн. Тоглож эхэлсэн. За тэгээд энэ дэвс ирснээс хойш нэгсэнд одоо даалаас ирсэн тоглолтондоо нэг ч хожигдлоогүй. 4 тэ? 4-0 тэ? Ер нь яг 5 тоглол. Тийм 4-т нь одсон. Нэг хожигддаг дээр нэйдийн нөгөө дараалсан тоглолоор үнжицсэн. Тийм. За тэгээд ингээр чин Эди Дэвис ирсэн чин уул нөгөө бид нар за ингээд албаасаар ингээд танк хийх нэ гэдэг гэжсэн. Үгүй ээ. Харин бүр бараг бүр плейнийхээ позишн бараг баталгаажуулаа явж та шүү дээ. Өнөөдөр ингээд хэдийн гэмтэл бүр тийм болох нөгөө хүчээр гэдэг шиг бас болох ч байгаа шүү дээ. За тэгээд Энтони Дэвис ирсэн. Энэ бол нөгөө өөртөө мэдээж маш хэрэгтэй зүйл баха. Дээрс нөгөө фэн бейсээс иргэх гэдэг гээл те. Даалас энэ солилцоог одоо дэлхийн нийтээрээ ярьсан. Тэгээд энэ нэг зөв буруу юу те. Өөрөө хэр хэрэгтэй юутай гэдэг бол юу харуулж ингэж бодож байна ер нь бол. Тэгэд маргааш баг дээр лайвлээ тоглохоор болж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь даалс зүгээр карьерийг үжигсэн клиент чадвал плей-оффд орсон ч яах вэ гэж бодож байгаа юм болоо да. Харин тий.
Ямар ч үсэн гэхдээ игчил бол бид нар магадгүй нөгөө бас даадас бол яриад байгаа ч юм дутуу үлж болохгүй. Бас аюултай багуудын нэг хэврэл байх байх л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэр байх болов. Одоо бид нар өрийн бүсийн хүсэлтийг харцгаая. Стендингс бүгд харъя. 4 7 хоногоос юу өөрчлөгдсөн байна? Одоо бол бүх тоглолт нэг тоглолт байршлыг өөрчилж байгаа шүү дээ. За нэгсэндээ 5 дугаар байраас хойш 10 дугаар байр хүртэл багууд ирдэг хоорондоо. За тэр чинь би 5-8 ярих гэж бодож байна тийм. Ердөө 4 тоглолтын зөрүүтэй. Тэгэхээр үлдсэн тоглолтнууд дээр 8 дугаар баг юу орчуулна? 5 дугаар байрлал орчих боломжтой. Бүх тоглолт нь чухал тийм. Тийм яг зөв бол 3 тоглолт явж зүйтэй байгаа байхгүй. Даанс зүгээр гол нь дараа жилийн драфт ирэх нь өөрсдийнх нь байхад шаардлага байгаа юм болоо даа л гэж бас гайхаал. Одоо гэхдээ бүр хүсэж байгаа Phoenix-ийн зүгээр оруулаад 4 дараалал хожигдсон дээр байсан юм санагдаад байгаа байхгүй надад бас. Яг нь Юсарвиг бол бид нар ингээ хажиж болно шүү дээ одоо нэг тий. Тэд нар бол тэд чинь бол хоорондоо тоглоод хин хоцсон дээшээ дээрээс унсан нэгтэн тоглоно. Тэгэхээр нөгөө лотеродо оролцохгүй шүү дээ эхний. Тий, оролцохгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдийн л одоо бодлоо юм байл үү дээ. За харин 8 7 6 5 гэх тий. Энэ багууд бол ердөө хоёрын тоглолтын зүрт. Юу ч болж болно тий. Тэгэхээр нөгөө үлдсэн тоглолтууд маань нэг тоглоом чухал байлын болно гэдэг. За бүгд ихтэй Далласын ирээдүйн драфт ирэх хүлийг бүгд харцгаая тэгэхээр. Нэг драфт юу гэж ярьжсэн юм чи тий. 25 оны 1-р тойрог өөр юм. 25 оны 2-р тойрог юу 26 оны өөр юм. 28 оны 29 он 30 31 он. Айгүй хэрэгтэй ч тий. Өөрөө өөрсдөө хөдөн байгаа одоо байхгүй. Дандаа 1-р тойрог ирэх хүлээж шүү дээ тий. Хин Дандаа гэж угаасаа бүх багт нэгдүүд биш үү дээ. 27 оны 1-р тойрог ирэх байхгүй. Гэхдээ 25 онд 3 тоглогдсон он. 26 28 оны 2-р тойрог ирэх байхгүй. За Lakers-с 29 оны 1-р тойрог ирэхийг авч байгаа юм байна. Тэгээ өөрсдийнх нь 1-р тойрог ирэх байгаа. Тэгээ дандаа ер нь бол ингээ харах юм бол дандаа 2-р тойрогийнхаа хэрэггүй пикүүд хэрэггүй ч явахтай үүр нөлөө арай багтай пикүүдийг бол явуулсан юм байна те. Тэгэхээр бас дэжгүй ажилласан юм шүү. Тийм. Тэгээд нөгөө нэгэд драфт үржлүүлээд нөгөө Даллас ярьжсэн юм чи яваад байгаа. Иргэжлэг нөгөө цалингийн засгийн бүдэр харцгаая тий. Хэр уютаа. Энтэндээ 57 сая. Өндөр шүү дээ. Карьер 43 сая. Ингээл гайгүй шүү. Тэгэл цаашаа задгаа юм. 193 юм шүү дээ иргэжлэг. Клей Томпсон 15 болсон. Дэнэл X2 гэрээгүй тий. За Макси Кристи мэдээж гэрээгээ шинжилээд арай өндөр болно. Лайвли мэдээж рүүки контракт дуусгаар цалин өндөр бол гайгүй л тий. Донтой гэсэн дим видео ирсэн баг. Нэг жил юм бол. Нэгд Даллас гэсэн чинь тадас асуу ер нь иргэжл анра Даллас нь хэр үр нөлөөтэй байх бол баг нь хэр ер нь аюултай багуудын нэг хэвээрээ байх болов карьерийг ирэх нөлөө нь чинь за юу гэдэг байгаа шүү дээ. Өдөрний тал болтол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр болтол ер нь Даллас карьерийг ямар судалгаа явуулах боломжтой гэж бодож байгаа. Яг уу оф сизонд ямар хөдөлгөөн хийхээс шалтгааллах бах тий. Яг энэ бүрэлдэхүүнээр бол эрх үлрэлийг эхлүүлнэ гэж байхгүй л гэж харж байна. Тодорхой хэмжээний өөрсдөө одоо Даниэл Гаффордыг үлрэлтийн дундор явуулна гэж явуулчихтаагүй ч юм уу. Тэгэхээр тэр солилцоо хийгдээд илүү тийм оноо авах чадвартай, тийм скиллтэй нэг тоглогч бол юм багт зайлшгүй шаардлагатай л гэж харж байна. Тийм ээ. Бизнес санал нэг нөө. Батхан үү? Тэгээ бөмбөг барих хүн дээрээ тэгэд магадгүй тэр нь өөрөөсөө оноо авах чадвартай ч юм. Тиймэрхүү тоглогчийн трик Даллас авах нь зүйтэй болол гэж харж байна. Тэгээ адилхан. Яг одоо бол ер нь холбогч хэцүү байгаа шүү дээ. Дэн үед чи өөрөө нөгөө пик н рол энтер явж зохион байгуулдаг холбогч биш шүү дээ. Жохон оноо түүх талын Жейден Хардын ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр ер нь бол холбогчийн барилал дээр хамгийн тохиромжтой гайгүй байгаа нь Данте X1 үр ашигтай юм шиг санагдаад хамгаалцаатай. Хүрсэн жил Далласын тоглолтод ч гэсэн зохицоод байдаг. Тэгэхээр дахиад урд чугамдаа нэг тоглолт авчилах байх. За Агсуусан дараа ирээ бодлоо. Баярлаа. Сайн бол Пепси бодлаа. За тэгээд бүгдээ хэсвэр өдрөө иргэ уулзцаая. Пепси гад сайн шүү.
За энэ бэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд уучлаарай сая бахан битүүн өөр Pepsi бодуул ажиллаа. Илүү тийм үл. За тэгээд энэ бэ тогтгийн бас ерөнхий ивент хийгч PC Mall. Тэгээд PC Mall-аас та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor брендийн гар утсуудыг ямар ч уучлалт эзэн авах боломжтой. За тэгээд энэ бэ тогтгийн нэгэн гоё Pepsi-гийн болон байдаг. Илүү тийм үл гэдэг. Improved player. Тэнэдэ. За энэ удаагийнхаа improved player-ээрээ Miami Heat багийн төвийн одоо тоглогч гэж хэлж болохоор тоглогчийг онцолж байна. За Khalil Ware гэдэг энэ тоглогч байгаа. За тэр 2004 онд төрсэн. Одоо 20 настай. За 7 фит буюу 2 м 13 см өндөртэй ийм атлетик төвийн тоглогч байна. Oregon тэгээд Indiana гэсэн коллежийн багуудаар өөрийнхөө карьерийг явж байгаад за энэ жилийн 1-р тойргийн 15 дахь сонголтоор Miami Heat багт драфтлагдсан байна. За тэгээд ер нь драфтлагдсан цагаас хойш нийтдээ 56 тоглолтод оролцоод байгаа. За 28 тоглолтыг гараанаас гарч тоглож байгаа. За талбай дээр ердөө 21.6 минутыг өнгөрөөж байна. За сул талын хэмжээ яг өөрөөсөө довтлогоо гаргах жоохон муу юм уу тэрэн дээрээ. Тимдээ ч одоо ердөө 21 минутанд тоглохдоо ерөөсөө 7 довтлогооны оролдлого хийж байгаа. Гэхдээ ер нь бол эхнийхээ удирдалт гэхэд 9 оноо 7.1 самбар 1.1 бөмбөг хаалт дундчилж байгаа гэдгээр бас ерөөхдөө бас атлетик талдаа сайн холбогчтой байх юм бол ер нь нэлийн өсөж ахиж дэвчгээр юм тоглогч харагдсан. Тэгээд 1-р сарын шилдэг руки тоглогч юм бас нэрлэгдээд амжсан байгаа юм байна. Тэр нь бол 3 тоглолтын дараалал бас 20 оноо авсан. Тэгэхээр өөрийнх нь бодисоор бас тэнд харагдсан болоо. 20 залуу тийм. Одоо дөнгөж 20 залуу. Тэгэхээр дээрэс нь ямар багт ямар тасгалжуулагчийн доор байгаа вэ гэдэг нь бол нэлээд гоё байх болов уу гэж бодож байна. Miami Heat-ийн уусаа бэлтгэлжилт өөр ямар байдаг вэ тэгэхээр энэ залууг бол арай өөр төвшин гараад ирэх болов гэж бодож байна. Нэрэн зүгээр баярлалаа. Маш гоё мэдээлэл өгсөн. Нөгөө improved player маань маш гоё тоглолчтой бас. Зарим тоглолчдод бидний ч мэдэхгүй, миний чинь бас гүйцэд одоо мэдэхгүй тоглолчтой бас. Мэдүүлж маш их баярлалаа. Тэрнээс Miami гэсэн Miami нэр нөгөө 10 70 очсон сар сүүлийн түмэнд тоглолтод дарлаа очсон байгаа юм байна тийм ээ. Тэгээд тэгэхээр учраа олж явах шиг байна те. Баясаа. Олооч хэрэггүй дээ. За тэгвэл амжилтнаа гэсэн тоглолчдыг нэгэнт одоо яасан improved player-уудаар харцгаая те энэ жилийн. Энэ ч тэгээд баталгаатай ойлгомжтой болчих шүү дээ. Оо тэр баталгаатай хоо те. Өсөлтөө. Тэр өсөлтөөнгөө хоор те. Айсан дагээс бол бас амар гоё байна. Тэгээл энэ төрчсөн гоё байна. За тийм ээ. Тэр үнтэй баг ёстой өсөлтөөнгөө байх баха те. Тийм шүү дээ. Баг нь одоо баг 4 рүү ч орох боломжтой. Амар юм. Уг нь бол том багуудыг дандаа Kate одоо би most improved player гэхээр илүү тийм нэг үүргийн тоглогчдын шагналын болов гэсэн нэг яг ч багасаа тийм ойлголттой байсан. За Жишээ нь Kate Cunningham-ыг би бол илүү MVP-ийн өрсөлдөөнд илүү өрсөлдөж явах хэрэгтэй болов гэж харж байгаа. Тэгээд юу гэдэг яг ингээд яг тоглогчийн хуваараа сайжраад багтаа нөлөө үзүүлсэн тоглогч гэхээр би уг нь бол Evan Mobley энэс дээгүүр байх хэрэгтэй болов гэж харж байгаа. Яг агуулга хараад. чиний хэлдгээр яг 50% байдаг би харддаг. 50% нь бол суперстар болдог. 30% нь суперстар болдог. Ер нь 70% нь үүргийн тоглогчд болдог шүү. Тэр л үнэ тий. Тийм тоглолт энэ шагналыг авсан хүмүүстэй. Тий. Жамарант дүүгсэн чинь Жамарант бэйнд өгч үзсэн. Тийм. Энд чинь Jimmy авч ирсэн. Моронт Team Mac авч болсон ирсэн шүү дээ. Угсаа MVP өрсөлдөөний ихний 5 тухайн жилдээ байсан. 2 жилийн өмнө. Тэгээ бэйн бас цоорсон жилнээсээ бэйнд өгсөн санагдчих. Жүн тэгээ энэ шагналыг хамгийн их авсан төрүүлсэн гэх юм уу тийм баг нь Индиана гэдэг юм шиг байл шүү. Индианаас бараг 7 хүний шагналыг авсан байдаг юм шиг л. Пол Жорж авлаа. Болж авсан. Болж авсан. Олодипо Индиана тогт авчихлаа. Тийм бах тий. Тийм баг. Тийм. Жүн Индианаас аягүй хоо. Жермен өнөөл авч ирсэн баг шүү баг. Маа магадгүй тий. Тийм бах нэр тий. Олон Индианаас авсан байт юм байлаа. Наач бас гоё мэдээлэл нь тий. Тэгэхээр MVP болохыг бол та нар Индианаар очихгүй. За өнөөдөр болсон дараа бас нэгэн тоглолт нөгөө маш их оноотой тоглолтуудын нэг. Golden State Warriors баг San Antonio Spurs багтай тоглосон. Яг зүгээр юуны хувьд бол мэдээж хэрэг нөгөө заавал хожих ёстой тоглолт мөн л дөө. Warriors. Тийм. Гэтэ ингэж амар онооны зүртэй хожих гэж бодоагүй.
Тийм шүү дээ. Нилээ өрсөлдөөн үзүүлэх болов би бүр эсрэгээр бүр Сантоныг бүр нөгөө сайн багуудтай маш өрсөлдөөн үзүүлдэг шүү дээ Сантоныг гэж бодож ирсэн. Ах ирсэн шүү дээ. Тэгсэн энэ бүр цэвэр онооны юуч болчих вэ? Тим Данкан ирсэн байх шүү дээ сая. Тэгээ нөгөө 148 оноонд төрсэн нөгөө 3 багийн нэг нь болчихсон өнөөдрийн тий. Зөвхөн өнөөдрийн шүү. Curry бол тэгээд гайгүй шаарсан. Гайгүй. Curry гэхдээ ирээд 2 тоглолт тоглолцсон 2 нь хожижлоо. За ингэснээр яг энэ нэг өнөөдөр нэг юу болсон нөгөө яг Jimmy Curry яг хамтар тоглоод чи дунд нь сая нэг Curry байх 2 ижигдсэн шүү дээ тий. 14-1 үү? Хэд вэ? 17-2 гэсэн. 17-2 үү тий. Тэгэхээр энэ одоо нөгөө солилцоо хийснээс хойш хамгийн шиддэг юу болсон дүү гэдэг шүү дээ. Хамгийн зөв солилцоо хийсэн байлээ тий. Шууд нөлөөгөө үзүүлсэн. Хамтдаа тэгээ шууд 17-2 гээд. Ялагдахгүй л байна л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бол тэгээ бүр утгагүй тоглосон чи 40 тэд он 44 он харин зүг үү? 148 104 юм уу? Тийм хөрсөн баг тий. Зүрийн 40 том болсон шүү дээ. Подиумский өнөөдөр бол 3-7 хийсэн. Шиддэг мөнхөр шиддэг хэмжээ. Шиддэг мөнхөр шиддэг юм шиг. Тий. Болж юм болчих. Тий. За бүгдээ дараагийн сэдв рүү орё. Тэгээ оны нөгөө шилдэг хамгаалагчдын харцгаая. Draymond Green тэргүүлээд хэлсэн тийм ээ. Тэгсэн. Гэлсэн. Энийг бол нэг юм гэсэн тий. Тий энэ өстой Бүтэн удирлаар нь хармаар юм. ийм болсон.Энтэй явж Evan Mobley зил үз. Тэгээ одоо яг энэ дундаас ингээ харах юм бол за яг Evan Mobley лөө доорч хоёр бүсийг тэргүүлж хоёр баг байна гэж чинь. За мэдээж хамгаалт довтлон сайн байсан. Хамгаалт сайн байж ш бүсийг тэргүүлж. Би бол энэ хоёр л хооронд өрсөлдөх ёстой л гэж би бол боддог гэж. Одоо Dyson Nuggets-ийн хувийн статистик нь гайхалтай байгаа ч гэсэн одоо баг нь хаана байгаа вэ тий. Тэгэхээр бас хэцүү шүү дээ. Багийнх нь хамгаалалт тийм сайн биш. яг Dyson Өөний нөгөө Legacy чинь шүү дээ. AD-г авах хэрэгтэй л гэсэн. Гэтэ баг нь муу байсан шүү. түүхэнд байгаагүй бөмбөг таслал хийчлээ лээ. Тий, эндээс тэгээд яг үнэ Баясахта санал нэгж байгаа нэг юм зүгээр маш их дутуу үнэлэгдэд байгаа нэг тоглогч доорт. Доорт биш үү? NBA-ийн супер одуудыг хамгаалсан тохиолдолд Devin Booker-ыг 12 он авахулсан байна. Юу яасан гэж амар статистик үлдсэн шүү дээ. Одоо яг ингээд локдаун дефенсээр лигт одоо номер 1 байгаа даахгүй баг. Яг өөрийнхөө ингээд хамгаалсан хамгаалагч. Тэгэхээр чин доортын ярианд одоо нөгөө Marcus Smart Бостон улиралд амар жил авсан шиг доорт яг ингээд ядаж хоёрт ч юм уу бичигдэж явах стол гэж хараад байна. Шейн MVP-ийн ярианд доор үнэлэгдсэн байна. Харин тийм Шейн MVP тэр нөгөө J-Dub нь өөрөө бас бүх хамгаалтын нэгдүгээр багт орох хэмжээнд хамгаалж чинь гэдэг ингээд хаар доорт жоохон ярихдахгүй л ах шиг. За өчтөр нөгөө ингэсэн юм билээ нөгөө зөвхөн сакс тоглож байгаа хүмүүст ихтэй нөлөөсөн юм билээ нөгөө од гар гисхийн нөлөө нь нөгөө сакс тоглож байгаа хүмүүс нэлээд тийм уур уцаартай хэрүүл уралтай байхаараа тийм юутай байсан юм бэл төлөвтэй байсан юм байна. Тэгээд Монголд нэг өчтөр оройдоо болоод тэгэд Америкт ч юм болохоор яг нэг цагийн зүгээр одоо яг орой болж байгаа шүү дээ. Шүн болж байгаа шүү дээ. Тэгээд Америкт бас яг ийм тоглолтууд яг адилхан болсон. Монголын лигтэй яг адилхан. Тэр чигээрээ. Тэр тоглолтыг бүгд үзсэн. Хамгийн их олон хүн хөөгдсөн тоглолтыг одоо бүгд үзсэн. Энэ тоглолтыг бүтэн үзсэн. За энэ тэгээ бүр уул нэг К тоглоагүй. Гэтэ ихтгэд бол тоглолтын ихтлийг бол Детройт бүр галзуу хөтүүлсэн гэж хэлж байна. Өмнөх тоглолт K-г очсон шүү дээ. За энэ зодоонд байна шүү дээ тий. Бүр дасгалжуулагч нар оролцсон. Жолтч нар зодтолсон юм уу? Нэмээд оролцохгүй одоо нөгөө чи бүр дийлдэх байлаа. За энэ чи бүр бүх багаараа ингэ орж ирсэн шүү дээ. Үгүй юм болсон. Энэ гүйцэд харуулахгүй л. За ингээд Бизнесийн ахлах нь өгсөн. тий ахлах туслахтайгаа. Брижоны өгсөн. Тий Брижоны хөгдөө. Тэгээд 5 тоглогч хөгдөөд. Нийтдээ 7 хүн. Нийтдээ 7 хөгдсөн. Бизнесийн улстай ихний хагас бол галзуурсан шүү дээ. 3-6 7 хийсэн байсан. За гэхдээ хин ердөө 2 хон авсан байсан байхгүй юу? Эдвардс. Тэгээ 2 дахь хагасаас эхэлж Эдвардс одоо оноог авч эхэлсэн. Тэгээ нөгөө 12 онооны зүрэг барьцсаар байгаа 3 дахь үед барьж аваад Гоберийн сизон 8. тэг хэрэгтэй уул хэрэгтэй хамгийн гол тоглогчд нь хөгдсөн шүү дээ. Тийш үү? Аль багийн Дивинчензо хин хоёр байхгүй тий. Назрит хоёр. Назрит хоёр хөгдөөд нөгөө талаас нь хин Холланд хин хоёр хөгдсөн шүү дээ. Стюарт. Тэр бол бат хөөгдөн шүү дээ. Тэр ер нь Тэр чинь дэврэгцэн бохгүй юу? тий дэврэгцэн. Угаасаа
жоохон сэтгэл хөдлөл үнэхээр ихтэй хүн байна. Тэгэхээр энэ бол ер нь аль ч орны лигт болж ийм байна. юм дээр тэр хүн хөөгдөг бол бүр сонио үзэгдэл. Тийм үү. Яг ийм зүйл тэр оролцохгүй л гэсэн үг байна. Тоглолтод оролцоогүй байсан ч гэсэн нөгөө нэг шугамд авч гарч ирж байгаа л оруулсан ороод тэгээд батаа шүү. Гадуур хувцастайгаа Түүхээ эргээс өхөө харахаар ерөнхийдөө тэр топка имижийг үзүүлж байгаа тоглогчдод яг тоглолтондоо бас яг тэр топкаийнхаа имижийг үзүүлж чаддаг тоглолт байхгүй. Дэнс Родман чинь хамгаалт самар гэх. Стюарт тийм байхгүй. тийм биш байгаа. Зүгээр л нэг юм болгон дээр очиж ингэж жүжиг очиж ингэж Тэр нэг ийм нэг байд багт бол нэг ийм тамирчиг хэрэгтэй л те. хэрэгтэй юу байдаг бас тоглолтончсон тийм бас байна. Одоо грин ч юм уу тэгээд чи тоглолтноос ийм л байх хэрэгтэй тийм. Манай үед ганцхан тэр л дутаад байна жоохон тийм. Тэгээд тоглолтод гол юм дутаад байгаа сте. Уг нь тоглолтын дээр тийм байвал бүр үнэхээр Алах гэдэг. Ам нь бол бүр хангалттай ажил хийж байгаа шүү дээ. Тэр юу яах, очих, түлхэх, мөргөх, хийсэн хүмүүсүүдийг яах. Леброныг зодох гэж тарьдаг бол бас амар юм сте. Хүү юу болоод байгаа юм бэ? Одоо бүгд Леброныг зодохгүй дайрж ирэх гэж амар уу. бүгд дараагийнхаа юу гарцгаа. Одоо нөгөө өлөрдөг чинь болохоор бүх нөгөө шагналуудын нөгөө урьдчилсан юмнууд нь гарч ирсэн байгаа шүү дээ. Зураад тавьчих. За энэ хамгийн өндөр юм байна. Одоо ер нь санал хураат дараад нэг хураачих واخа тий. Тэгээ нуурчих واخ. Ер нь тийм шүү дээ. Richard Beasley гэсэн галзуу гоо шүү. Beasley юугаар нэг Ханаа ойрхон л үзэж байгаа юм Beasley л байлаа. Тэгээ Hunter бас байх юм болов гэсэн чинь Хантер ийш орохой өлөлтний хэм гимттэй дээ. Жером бол баг дээш сүүлд бас байхгүй шүү дээ. Beasley чинь 3 онооны шидэлтээр өлөлийг тэргүүлж байгаа шүү дээ. Энэ угаасаа Оруулсан доогоор. Richard Beasley-ийн дунд гол өстэй яв. Тийм. Тэгээ Richard баг батулж байгаа хоёрт нь эдвэрд 3-т нь Curry байгаа байхгүй юу? Richards дэлгэнээс ч баг 15 он байсан. Тэгээд 3 самбар 4 байсан чинь. За шилдэг шин тоглогч. За тэгээ энэ уусаа бас ойлгомжтой болчихлоо л доо. Касто. Одоо бүр яг ингээд нөгөө Wemby-ний тоглох байлаад бүр Энэ хамгийн статистик сүүлийн хамгийн өвчтөн багтаа юм билбигийн. шинэ тоглогч тийм. Руки нэр. За бас магадгүй тий. Өнгөрсөн жил ч бас нэлээд өрсөлдөд байсан юм шүү дээ. тийм шүү дээ. Шэйтүү Wemby юу Тий. Сашай. Яг ихний дуустал аль нь вэ гэж хэлсэн шүү дээ. Энд бол аль нь вэ гэж ярихгүй юм шүү дээ. Сач хоёр сар бол бүр байхгүй шүү дээ. Сашай өнөөдөр бас карьер хийж хэвээр атлантик Тэгсэн. тоглож байгаа та. Тэгэхээр бас энэнд бас нөлөө байна л да. Сүүлийн хэдэн тоглолт яаж run up хийж дуусгах юм. Тэгээ одоо тэгээ нөгөө сүүлийн нөгөө өрөнд төсөл сүүлийн 7-8 тоглолт үлдсэн байгаа. Тэгэхээр тоглолт болгон байрлал нөгөө байрны төлөв юутай байгаа даа. За одоо бүгдээ дорн төслийн одоо стандингыг харж байна. Юу өөр болох юм бэ гэдэг. За угаасаа плейний багууд бол баг тодорцсон гэж хэлж болно. Яг бол 11-т байгаа Торонто угаасаа тоглолтоор яахгүй ягаад ч гүцхэг болцсон. Гүйлэхгүй юм уу те? Тэгээд тэгэхээр чи Чикаго юм уу Индиана очиж дараалж 7-8 очиж хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр магадлал байгаа гэсэн. За яг маш бага. Бараг 90 хэдэвтэй болцоо гэсэн үг. За тэгэхээр энэ албан баг бол тэр тусмаа 7-8-9 10 дугаар оронд багууд хоорондоо плей-ин тоглох нь тодорхой болчихж байгаа. Яг л 100 дугаар оронд байгаа багс чинь тэдээс 4 жилийн дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрөв дээр плей-ин болох нь тодорхой болчихж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо бас плей-ийг ярьж ич бас болно юм. Атланта, Орландо, Майами, Чикаго гэдэг. Энийх бас нэлээд амар үзэхэр байгаа. тэнцэн үзэхэр амар тоглолт гарч ирж шүү энэ бол. Milwaukee Багш авах ч гэсэн хоорондоо бол алах. Milwaukee багш ахаад Lillard-ийг баг бүтэн үйлрэлт залцсан байж магадгүй. Тодорхойг Юу ухсан. болтой. Плей-офф ирэхгүй ч магадгүй. Тийм бас нөгөө нэг цусны бүлэг. бүлэгнэл шүү дээ. Хөлөндөө. Тэгээ тэр бүлэмжчдэр нь бас нэлээд тоглож. Ер нь тоглолтоо төгсгөж чадахгүй багс бас жоохон ажигдал байгаа. Дөрөвдүгээр төгсгөлээс. Ер нь гэхдээ бол бэлтгэн бол нэлээд ихтэй бас 7 хоног байсан гэж ярьж болно шүү бид. Маш их нь өнөөдөр ихэд Warriors Kuminga гэмтсэн. Тийм ээ. Нөгөө хин Gary Payton болохоос 3-аас суулцсан дүүчл бол. Танаа чи эргэлээ багштай амар тоглолт. Амар хөрөлтөөсөн чирээ 2 тоглолт гэсэн гол тоглож чинь. Бас нэлээд хэрэгтэй гол. Баасан гарагт Lakers-тэй. Бям гарагт. Дэнүртэй. А тийм ээ. Back to back юм биш. Back to back биш. Нэг тоглолт зүгээр нэг хоногийн зүйтэй. Тэгэхээр чинь баг Warriors баг Юу шиг баасан гарагт тоглож байгаа. Back to back. Бям тоглохоор back to back. Жоо баасан байл. Хоёул баасан. За тийм хэцүү. Бид нэг Сүрсэн гэж үү? гэхдээ нөгөө сүрээд Гайгүй гэж. хит дунах уу гэдэг. Зэн рүү орох сэтгэл зүйтэй байгаарай. Тэгээ тэр чи аль тэр чин одоо биш тэр чин үлрэл ихэд л баг байсан юм шүү. За Boston Phoenix-ийг хэд оноор оож вэ? Denver Minnesota юм шүү дээ. Тийм Тэр ээ. гоё. Minnesota хожвол тэгээд шүүртэл дээ. Тэглээ. Шүүртлээ. Буруу ажиллаж байгаа шүү дээ.
Миннесота шүрчих уу? Дэнүр биш үү? Дэнүрийг устгах гэж бүтээгдсэн. Kryptonite гэдэг. Тэр бол ямар ч хэрэгжил байгаа юм байна те. Яг бүтээгт зөвхөн тэр баг дээр бол маш сайн хэрэгжсэн байгаа юм. Нотлогдоод байгаа. 3-0 гэдэг ч юм уу хамгийн сайн. 6-аар гараад Дэнүр 3-аар арчвал үргээ зү. Тийм ээ. Магадлал Бага шүү дээ. Бага маш өндөр. Чиз те. Тэгшүүл гоё шүү дээ. Ер нь одоо бол бид нар нөгөө сагсан бөмбөг сорогчдын хувьд бол зөмөр бол яг нөгөө хамгийн гой сонголтуудыг үзэж байна. Хамгийн гой плейний тоглолт, хамгийн гой плей-оффын тоглолт те. Тэр тусмаа ривалууд хоорондоо таарахыг л хүсэж байгаа шүү дээ. За тэгээд сая гарсан хууруудыг харлаа. Энэ 7 хоног бас сагсан бас битүү одоо амьсгасан 7 хоног болно. Тэрс Монголын ман лиг бас маш гоё, маш өрсөлдөөнтэй явж байна. Тэгээд өнөөдрөөрөө бас тоглолт хүлээж байгаа. Тэгээд Одоо тоглож байгаа шүү дээ. тэгээд одоо яг гарч байгаа. Дууссан. Дорыг Шийдэж шийдэж байгаа. Энэ гарч байгаад яг дууссан байгаа тийм. Аль нь гарцсан юм бол тэр бас мэдэхгүй байна тийм. Миний дүү бол ихтэй амарч байгаа шүү дээ. тэгж байгаа. За. Ахын зүгээр л хэлсэн юм уу? Зүгээр хэлмээр санагдаад хэлсэн. Тоглолтын тур шилээ гэж бодчихлоо. Миний дүү сайхан амраараа гэдэг. За тэгээд бүх үзэгчтэй даавгүй сагсан хүмүүстэй хамт байгаараа тэгээд нэг 7 хоногт бүгд энэ цагт уулзцгаа. Тэгээд удахгүй бас NBA топ маань 7 хоногт плей-офф гэхээр 2 удаа хүрдгээрээ хүрэх болно гэдгээс хэлмээр. Баяр та.